Завгүй өдөр хоногуд үргэлжилж өнөөдрийн ажил маргаашийн төлөвлөгөө гэсээр цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр нийгмийн нүргэн тасралтгүй мэдээллийн урсгалууд таны сонорт чухал сэдвүүдийн талаар жинхэнэ дуу хоолой хүргэх бодит подкастыг хүргэж байна. Би сэтгүүлч Мөнхуянга олон таалт үзэл бодлууд гүн гүнзгий утга сэдвүүдийн талаар ярилцъя. Чөлөөт яриа бодит мөлөө Real Podcast. Сайн байцгаана уу өрхөм үзэгчдээ. Real Podcast-ийн цааш шинхэн дугаартаа тавтай морил маш гайхалтай зочинтой та бүхнийг уулзуулж байна. Ингээд дугаар аялагч очирван маань хөрөлцөн ирсэн байна. Австрал твд Сиднейд тавтай морил. Баярлалаа. Тэгээд бүгдэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд бараг цагаан сар шиг л бид хоёр айгуу ганган сууж байгаа баг. Тэг би бодож байна одоо дэлхийн хаан нэгтэй те хоёр монгол залуу дээлтэй ингээ ярьж байна. Тэгэхээр яг монгол ондоошлын талаар бас монгол хүний талаар сонирхолтой яриа өрнүүлэх байхаа гэж найдаж байна. Тэгэхээр Австралид Сиднейд яваа зорилгоосоо бас эхлэдэг хөө ярилцлага. За тэгье. Одоо яг дараагийнхаа дуутай аялыг эхлүүлсэн. Тэгээд энэ жилийн дуутай аялал явах улсууд маань Солонгос, Япон, Австрали, Америк гэсэн дөрвөн улс байгаа. Тэгээд эхний Солонгос, Японоо амжилттай дуусгаад тэгээд одоо яг дараагийнхаа улс болох Австралид твд ирсэн төв улс шүү дээ. Тэгээд ер нь бол одоо миний дуутай аялснаас хойш хамгийн одоо их километрийг туулж байгаа нэг улсад хамгийн их километр туулж байгаа улс болгож байгаа. Тэгээд бараг 4000-аас 4500 км одоо Австрали твийг туулах нэ. Вау. Бас гоё юм зөрөө явж байгаа. Залуучууд энийг шүү дээ. Баярлалаа. Тэгэхээр жил хагасын өмнө ингээд Монгол хүн болгоны одоо бахархлыг төрүүлээд тэгээд маш олон хүмүүсийг уйлуулсан тий. Тэр явдлаа эргээд санаад хөө бас л гайхалтай мөч шүү дээ. Ер нь 14000 километрийг туулаад Төв Азийн цээжээс одоо өөрийнхөө зүрхэндээ байдаг тэр мөрөөдөл рүүгээ хүрсэн шүү дээ. Тийм тэглгүй яг нэг юм одоо миний хувьд л те толгой дотор маань төсөөлөл байсан юм хөршгөө холч юм шиг те. Тийм хүсэл мөрөөдлөө яг бодит одоо ертөнцийн буулгаад те дэлхийн ертөнцийн буулгаад нэг тоогоор хэмжигдээд тэгээ нэг хизээ нэгэн цагт тэр тоон дуусаад тэг болоход яг өөрийнхөө зорьсон газар очиж болох тийм мөрөөдлөө одоо аяллаа эхлүүлсэн. Яг миний одоо энэ аяллыг эхлүүлсэн шалтгаан бол ерөөсөө хүсэл мөрөөдөл яг хүүхэд одоо 15 таа хүүхэд анх хөл хүмүүст тоглож ирсэн цагаас хойш за би Манчестер Юнайтед гэдэг клубт тоглоно. Энэ клубын төлөө энэ клубын улаан өмсгөлтөө одоо олон мянган үзэгчийн өмнө гол хийгээд баяраа тэмдэглэн гэдэг тэр хүслээс ахуулаад одоо 10 гаруй жил хөл хүмүүгээр хичээллээд тэр спортын гайхамшигыг мэдрээд тэгээ өөртөө юм зориг тавьсан түүнийхээ л өдрө болгон юм шаргуу хөдөлмөрлөөд тэгээд явж явах тэр хугацаа тэгээд яг эцэстээ одоо нэг юм бодит байдал гэж байдаг шүү дээ. Яг тэр бодит байдалтай нүүр тулаад нөгөө Монголд бол яг ингэ мэргэжлийн хөгжим болоод дэлхийн хэмжээний тамирчин болох тэр нөхцөл болсон. Яг одоогоор бол арай бүрдээгүй. Гэхдээ тэнд яг над шиг хүсэл мөрөөдөлд аюул олон авьяастай мундаг залуучууд, хүүхдүүд, ах нар гэд хөл хөмгийн хүрээлэлд аюул их байдаг. Тэр болгоны нэг төлөөлөл. Тэгээд тэр бүх хүмүүсийн ер нь бол одоо дуу хоолойг өөрийн биеэр одоо хүсэл мөрөөдлийг ингэж дэлхийд одоо хэлж ойлгуулахыг хүссэн гэх юм уу. Тэгээд яг клубын хүчний хуваар өөрийнхөө тоглохыг хүсдэг клубт тоглоогүй ч гэсэндээ заавал тэр одоо анх хүсэж мөрөөдсөн тэр урдаа тавьсан зорилготой заавал хүрнэ гэдэг тэр одоо шалтгаанаар одоо дуутай хэллийг сонгосон байгаа. Тэгээд анх бол одоо гүүн гэдэг л бодол орж ирж байсан л та. За одоо Манчестер Юнайтед Олд Траффорд цэнгэлт хүрээлэнд ямар ч ус очиж дуусгая. Мэргэжлийн хөгжим болж чадахгүй ч гэсэндээ нэг тамирчин хүний төсвөр төвчээр тэгээд нэг урдаа нэг одоо ийм сорилтыг тавиад тэрийгээ даван туулаад хүрэх юм бол нэг өөрөө яг тийм тамирчны тийм одоо бахархал тийм ялалт шиг тийм гоё мэдрэмжийг авах байх гэд тэгэл ер нь ингээ бодохоор хамгийн түрүүнд нэг байнгын гүйдэг спорт чинь за гүй гэл. Тэгээд анх 2022 онд яг нэг тоглолтын дээр хамраа оглуулад хагалгаанд орох шаардлагатай болоод эмнэлэгт байж байхдаа яг тэр анхны тэр бодол орж ирсэн. За ер нь бол тамирчны хуваар бол хүрч чадахгүй мэ. Гэхдээ заавал тэр зорьсон эцсийн зэгтээ ямар нэгэн байдлаар хүрэх ёстой. Тэгэхээр юу хийх вэ гэдгсэн чи за гүйж болж байна. Монголоос англи хүртэл гүй гээл. Тэгэл анх бол 22 он 21 онд анх тэгэж
зориг тавиал гүйлтийн бэлтгэл хийгээл ер нь өөрийгөө ингээд сойж эхэлж байгаа. За ямар хөө бэлтгэлтэй байх уу, ямар хөө сэтгэл зүйтэй байх уу. Тэгээд яг миний анхны төлөвлөгөөч ингээд Орос Украинаар дамжаад Англид нэг 11,000 км байсан байна. Тэгээд зориг тавиал явсан хүмүүст одоо энэ зорилгоо хэлэхээр чинь ерөөсөө төсөөлшгүй амар биелшгүй тэгж хүлээж авч байгаа байхгүй. Тийм хүнд итгэхгүй одоо хүмүүс нөгөө итгэхгүй. Тэгэл ямар ч өөртөө за нэг ийм зориг тавьсан гээл дотроо итгээл тэгэл ер нь ингээл эрэл хайгуул хийгээлсэн. Тэгээд 22 он яг нөгөө миний тавьсан хугацаа чи 22 оны 5 сард гарна гэж тавьсан байсан чинь за тэр хүртэлх нөгөө нэг дэмжлэг олддгүй. За тэгээ байж Орос Украины дайн гарлаа. За дайнтай юм чинь одоо нөгөө ихний төлөвлөгөө бол ингээд бүтлгөөтж байгаа. За тэгвэл дахиад нэг жил хойшлуулж 23 оны 5 сар. Тэгээд дахиад нөгөө нэг хүмүүст одоо нөгөө дэмжлэг хайгаал те энэ төсөл мөрөөдлийн манд одоо итгэх хүмүүс хайгаал яваалсан. Тэгэл өөрөө байнгын бэлтгэл хийн гүүн өглөө гүүн өдөр гүүн орой гүүн ингээл 15 км эхэлж хувааш одоо 5 км гүүгэл тэрийгээ ер нь уртцгаал ингээл нэмээд явна. Тэгээ ер нь бол миний тооцоор өдөрт нэг 50 км 45-аас 50 км гүүх төлөвлөгөөтэй. Тэгэд өөрийгөө бэлдэж жагаад тэр маань ер нь бол бүтшгүй болоод ирлээ. Бүр ерөөсөө хүмүүс ямар ч тийм итгэж байгаа хүмүүс олдохгүй. Тэгээ тэр чин гүүн гэх тэгэхээр би гүүн тэгэхээр намайг заавал нэг хүмүүс дагаж явах шаардлагатай болчихж байгаа. Машин тэрэг тэгээл те бичлэг хийх хүмүүс ч юм уу те. Тэгэнгүүт л ер нь бол ямар ч тэрийг олох боломжгүй болоод. Тэгээд нөгөө нэг урдаа тавьсан зорилго нөгөө эхлүүлэх гэсэн хугацаа маань ойртоод идэг. 23 оны 5 сар болох гээд идэг. Тэгэл за ер нь би л ганцаараа итгэж байгаа. Би л өөрөө энэ зүйлийг бодож сэтгэж чадж байгаа. Тэгэхээр би л ер нь өөрөө хийж чадах юу вэ? Тэ? Над бос хүмүүсээс шалтгааллахгүй зөвхөн би ингэж хийж чадах. Тэгээд YouTube дээрээс ингээл ер нь сошиал дээрээс айгүй эрэл хайгуул хийсэн. Яаж тийш ингэж хурж болох вэ? Тэгсэн чинь нэг ингээ YouTube дээр дугуун дээр айгүй олон цүнх тавьсан. Тэгэл хүссэн газар унтаал хоол хийж идэл. Тэгэл айгүй олон улс хамжаал явж гин. Тэгэл тэрийг хараад энэ л яг миний нөгөө нэг хайж исэн. Зөвхөн би хийж чадах. Тэ? Тэгээд ингээд хаан ч ингээд өөрөө уучаа болоод амьдраад өөрийн бие аваад явж чадах зүйл байна гээл. Тэгэд монгол хүн нэгт би монгол хүн нүүдэлчин. Тэ? Хаан ч ингээд тасан зогсоод өөрийгөө аваа явж чадна тий. Тэгээд шууд тэр бол яг хамгийн боломжтой санагдсан. Тэгээд яг дугуйдаа аялаас эхлэхээс өмнө 14 хоногийн өмнө яг тэр шийдвэрээ гаргаад дугуйлуугаа яриад дугуй одоо хайж олоод тэгээд яг анх Монголд Cube Mongolia гэдэг дугууны брэнд байсан. Тэгээд тэднийх л яг ингээд өөрийнхөө хүсэж байгаа яг аяллаа дугуй ингээд бичсэн чинь 7 хоногийн дараа ирнэ. Тэгээд 7 хоногийн дараа ирэхэд чи холбогдож жоод ирээд дугуйгаа аваарай. Тэгээд за ямарсан дугуйгаа олчлаа. Одоо цүнх хүмүүх одоо майхан сав тиймэрхүү жижиг сажиг юмнууд хаанаас болох вэ гэл YouTube үзэл яг ямархуу юмнууд авч явд юм байна гэл тэгэл Монголын аяллаа дэлгүүрүүдээс ер нь аль болох боломжийн хөнгөн жижигхэн авсаархан гэсэн болгон ингээд цуглуулад тэгэд бүр ингээд нөгөө нэг дугуйгаа ирэхээс өмнө тисч чаддгүй бүр ингээд дугуйгаа л хурд авчих юмсан ингээд тэгэд бүр диско 4 хоногийн өмнө дугууныхаа дэлгүүр дээр очиод уулзсан чинь одоо Cube Mongolia гэдэг дугууны дэлгүүрийн ах ч хоёр хамгийн ихэнд надад одоо итгэл үзүүлсэн тий. Чи чадна штэ. Хүмүүс ингээд Германаас дугуйтаа Монгол руу ингээд аялаад ороод ирдэ штэ. Чи чадах баха. Чи айгүй гоё мундаг өсөл мөрөөдөлтэй мэн. Чи чаднаа гэл. Тэгээд анх ингээд амар гоё уран зураг аваад нэрээ би чадах юм байна да гэдэг тий. Тэр нөгөө сэтгэл хөөрөл орж ирж байгаа. Итгэл үнэмшил орж ирж байгаа. Тэгэд хүн өөр хүн тэгээ хэлчихэр бас нэг хүнд айгүй гоё санагдаж байгаа тий. Дэмжлэг ингээд сэтгэл зүйн дэмжлэг ороод ирж байгаа. Тэгээд одоо тэр дугуйг 4 хоногийн дараа яг яг шинээр ингээд хайцгнасан задлуулаад аваад за энэ дугуйтаа л би англи орно гэл. Тэгээд яг нөгөө цүнх саунд бас яг тэр дугуун дээр хүрт байсан гэд. Аюу сонин. Одоо чинь би гүүнгээл бодоол ингээд аюу бараг 2 жил ингээд ирэл хайгуул ийгээл тэ хүмүүстэй уулзаад ингээд явж хахад ер нь ингээд амар хан тулцсан юм шиг тэ. Ер нь давж чадахгүй юм уу гэл аюу тийм сэтгэл зүйн асуудлууд төрж исэн. Тэгсэн чинь дугуйгээд яг нэг зөв замаа олчингууд зүгээр урсаал бүх юм араасаа ингээд хөврөөл тийм биелэл явцсан. Тэгэхээр би бол яг тэр дуутай аяллыг хамгийн зөв цагтаа тэгээд хамгийн зөв үед эхлүүлсэн гэж боддог. Тэгжил одоо энэ бүхэн одоо нэг 10 гаруй жилийн хөдөлмөрийн дараа яг эцсийн тэр зөв болох маа яг тэгж эхэлж исэн. Тэгжил одоо ер нь дугуйтай холбогдоод одоо дугуйтай аялагч гэдэг нэр зүгэл явж байна да. За очроо тэгээд 10 жилийн дараа хүсэл мөрөөдлөө биелүүлсэн гэхээр хэдтэй яг мөрөөдлөө биелүүлсэн. Би ер нь бол анх 10 онд дэлхийн аваргын хөл хүн дэлхийн аварга үзээд тэгээд тэндээс хойш ер нь бол хөл бөмбөгт бүр ингээд
жинхэнэ нөгөө нэг фанат болж эхлээд хөлбөмбөгийг үздэг, тоглодог тий. Тэгээд 11 оноос хойш яг Манчестер Юнайтед гэдэг бага дэмжиж эхэлсэн. Тэгээд 2023 онд аялаа эхлүүлсэн гэхээр чинь 12 жил. Тэгээд 24 онд гэхээр чинь 13 жил. Тэнгүүтлээ 11 жилд нь яг хөлбөмбөгөөрөө тасралтгүй хичээлсэн. Тэгээд сүүлийн 1 жил нь нөгөө хөлбөмбөгөөс арай бага зай аваад ер нь нэг тэр нөгөө аялалдаа явах тал руугаа өөрийгөө бэлдэж эхэлсэн. Тэгээ яг одоо сүүлийн 1 жил нь бол яг дугуун дээр Монголоос Англи хүртэл дугуугаж игээд одоо шинэ ертөнцтэй ингээд танилцж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр нэг нийт одоо 13 жилийг яг мөрөөдөж эхлээд мөрөөдлөө яг бодит болох хүртэл зарцуулсан. Хиттэй дээ. 15-таа эхэлжсэн. Одоо яг мөрөөдлөө биелүүлсэн. Биелүүлсэн нь болохоор 27-таа. 27-таа одоо мөрөөдөлтөд хүрсэн болоо шүү дээ. Аа. Тэгэхээр яг тэр бичлэгийг ингээл дахин үзэхээр ингээл дахиад одоо нөгөө үдцсэн юм чинь ингээл тийм мэдрэмж юусэн өгдөггүй. Тэгээд би ингээ ярилцлага хийх гээд судалгаагаа хийгээл те ингээ явж байхад бас дахиад үдсэн чинь би дахиад уйлж байгаа байхгүй. Тэгээд тэр нэг юм ер нь бол нэг үгээд штэ. Энэ дэлхийд ирэх хамгийн сайхан зүйл бол хүссэндээ хүрэхлээ. Зорьсондөө хүрэхтэй. Яг тэгээд тэр талбай дотор ингээл хүмүүс ингээл чамааг бичлэгийг аваал те ярилцлага аваал тэгтэл ингээл ард чинь чиний шүтэн байгаал шүтэн чинь чамааг бас одоо шүтцэн те бараг домог чи бүр үндэ энэ бүхний хийж чадлаа маш олон хүн урам зориг өглөө чамд урам зориг өгөөд нэг 10 хэдэн жил чиний мөрөөдлөд итгэсэн хүн эргээд чамааг одоо те хэлэнгүүт бас л гоё зүтэй те. Can you remember the Wayne Rooney overhead kick goal? Nice to meet you. You okay? Yeah. Тэр бол одоо нөгөө амьдралдаа мэдэрсэн хамгийн гайхалтай мэдрэмж. Тэгээд бүр яг нөгөө хүн одоо энэ дэлхий дээр ингээ амьдарч байхдаа мэдэрч болох аз жаргалын тэр хэмжээнд бүр ингээ тулаад одоо нэг юмны ингээ хэмжүүрэнд нэг заалт байдаг шүү дээ. Тэр хэмжүүр ингээ тулаад баг хагараад те бүр ингээ бүр ямар ч хэмжүүргүй боллоо тийм их аз жаргалыг мэдэрч байсан. Тэгээ яалтчгүй тэр бол одоо 10 гаруй жил хөлбөмбөгөөр хичээлээ тэр хүнээс урам зориг аваад энэ тамирчин шүү болно гэж одоо хичээж зорж явсан. Тэгээ дээрээс нь тэр хүний одоо хочоор нь өөрийгөө ингэж одоо хүмүүс бол намайг ваазаа гэж дууддаг. Тэр хүний одоо хоч нь бол ваазаа гэж. Тэгээд яг тэр хүн шиг ингэж бүр өөрийгөө тавьж тэгж хөдөлмөрлөж тэр хүн гээд намайг тэр хүртэл ингээд бас урам зориг өгдөг байсан гэх юм үнэхээр гайхалтай л да. Тэгээд яг сүүлийн 1 жил өмнөх тэр 10 гаруй жилийг ингээд багцлаад тэр хүртэл их туслуулсан хөлс тэр хүртэл гээд давж туулсан тэр бүх асуудал бэрхшээлүүд тэр бүх эргэлзээ тэгэл тэр бүх одоо юу гэх юм бүхэл зүйлийг одоо яг тэр хүнтэй уулзсны дараа аюун үнцэнтэй авч ирсэн. Яг тухайн үед бол ингээд даван туулаад хэцүү бүхний ард ингээд гарч явахдаа би яагаад энэ бүхнийг ингээд хийж байгаа юм бэ те юуны төлөө гэл аюу олон тийм эргэлзээ асуултууд ингээд тавьж байгаа хэрнээ урагшлаад байсан. Тэгээ яг эцсийн дүнд өөртөө үнэнч тууштай өсөл мөрөөдөлтөө одоо тултал явсны эцэст яг тэр үлгэр жишээ авч исэн хүн маань ирээд би чамаас ингээд маш их урам зориг авлаа. Чи бол ингээд домог шүү гэдэг тэр үгийг сонсох хүртэл одоо тэр туулсан зам маань маш утга учиртай тий. Яагаад би тэр болгоныг туулаадсэн? Яагаад тэр болгоныг хийгээдсэн? Энэ үгийг сонсгож тий өдийг хүртэл маш олон зүйлийг тэсэж давж ирсэн юм байна гэл. Тэгэд яг тэр мэдрэмж бол үнэхээр гайхалтай байсан бүр. Гэт өөрийнхөө баатрийг өөрийнхөө урам зориг авдаг тэр хүнийг өөрөө ингээд над дээр алхаж ирээд тийм үг хэлэх хүртэл нь хөдөлмөрсөн гэхээр бол би ингээд үнэхээр гайхалтай аз жаргалтай. Тэгэд яг тэр үйлж байгаа мөч бол тэ яг тэр хүнээ хараад баярлаад дээрэс нь одоо өмнөх тэр бүх зүйл маань үнэхээр үнцэнтэй санагдчихсан болохоор тэр нулимс ингээд өөрөө ирэхгүй тэгэл одоо үйл дийлэхгүй ингээд бороо болоод орж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан яг нулимс яг бүр ингээд зүрх сэтгэл бүр ингээд сулраал ирж байгаа. Бүх зүйл ингээд тавигдаа. Тэгэл тэр нулимс бол хизээш нэг тийм жүжиглэлттэй тавилт энэ төр ерөөсөй байгаагүй. Яг жинхнээсээ ингээд миний тэр зүрх сэтгэлээс гарсан тэр яг бүр ингээд хамгийн гоё үнцэнтэй зүйл байсан. Тэгээ тийм болохоор ч гэсэндээ аюу олон хүмүүс
зүрх сэтгэлтгээрээд яг над шиг тийм гоё мэдрэмжийг авсан байх. Тэгээд хүн болгон хүсэл мөрөөдөлтөө тэгээд тэрийгэ биелүүлсэн юм шиг тийм гоё мэдрэмжийг авсан болохоор хүмүүс гоё тийм гоё бас хариу үйлдэл үзүүлсэн байх гэж боддог. Өнөө. Одоо яг нөгөө зүрхнээс гарсан юм зүрхэн төрнө гэж ярьдаг шүү дээ. Би ингээд яг тэр бичлэгийг үзчихсэн яг санаж авахгүй анх үзээд би ингээд орондоо ингээд хөвтэйл нөгөө оюутан тий бас л нэг зорилгын төлөө хүн болгон нэг юм хүүхэд хүртэл тий жижиг баг гэлтгүү нэг юм нөгөө тэр жижигхэн асуудал хүртэл тэр хүндээ тийм том байхгүй юу гэдэг шиг тий хүүхэд ч хүртэл нэг юм юмны төлөө зорьсон зовцсон бас явж байгаа ш сэтгэл нь. Тэгтэл би тэрийг харж бодсон байхгүй. Вау, Монгол залуу. Энэ яг хэмэр тий. Бүр яг би тэгж бодсон байхгүй. Тэгэл яг тэрийг үзэл ингээл ойлал тэлтэрчээс ч бас юм урам аваал. Тэгэл одоо үзэх болгонд дахиж урам өгдөг. Тэгээ Монгол олон залуучуудад хөвгүүдэд дүү нартай чи бүр өөрөө юм одоо бодит жишээ болж өгсөн байгаа байхгүй. Харин маш их баярлалаа тэгэд. The capacity is just over 74,000. Hello. You okay? Nice to meet you. You okay? Yeah. I read your letter which you sent to the club and thought it was very inspiring and thought it was great for me to come down and see you. You okay? Hey. It's okay. You okay? So 14,000 kilometers you cycled. How was it? It's difficult. I'm happy for every second, every minute, every hour, every day. Яг анх гарч байхдаа ер нь бол би яг хүрх цэгээ бол харж исэн. Тэгээ энэ зүйлийг хэрвээ хийчих юм бол над шиг мөрөөдөлтөө тэгээд өөр олон янзын хүсэл мөрөөдөлтөө аюул олон хүүхдүүд байгаа. Тэр хүүхд болгонд ер нь нэг тийм итгэлийн гал болох бах тий итгэл төрүүлэх байх гэж бодож исэн. Тэгээд яг тэр бодолдоо ч гэсэн хүрсэн. Тэрнээс ч илүү зүйлд хүрсэн. Тэгээд тэр нь бол үнэхээр гайхалтай байсан. Тэгээд яг одоо юу гинэ одоо хүсэл мөрөөдөл гэдэг бол хүнийг ер нь бол айгүй зөв хүмүүжүүлж чаддаг гэж боддог. Одоо гэр бүлийн хүмүүжлээс гадна яг хүний өөрийн төлөвшил дээр мөрөөдөл том мөрөөдөлтөй байх, урдаа тавьсан зорилготой байх, тэрэндээ итгэж тэрийгэ хараад одоо ямар нэгэн зүйл рүү урагшлах гэдэг бол тэр хүнийг ингээд бүхэлд нь ингээд хөгжүүлж идэг. Яг гэвэл одоо нэг зорилго тавилаа, би тийм хүн болмоор байна, тийм өндөрлөгт хүрмээр байна гэж бодож эхэлсэн цагаасаа магадгүй тэр хүн тийм хүн болохын тулд би биеэ яаж авч явах ёстой, би яаж бусдад харилцах ёстой гэд маш олон зүйл төр ингээд өөрийгөө анхаарч эхэлт юм шиг санагдсан. Тэгээ би ч гэсэн яг тэгжсэн. Яг өөрийгөө одоо анх хөл бөмбөгчин болно гэж мөрөөдж эхэлснээс хойш яг биеэ авч явж байгаа байдал, хүнтэй харилцах байдал тэгээд одоо тэр өөртөө итгэх байдал гэл тэр болгоныг яг би мэрэгчлээ бөмбөгчин болсны дараа хүмүүстэй яаж харьцдаг байх вэ? Яаж биеэ авч явах вэ? Гэл тэр болгон дээр ингээ өөрийгөө бас хөгжүүлж эхэлсэн. Гэл айгүй олон эрэл хайгуул, айгүй олон жижиг зүйлээр ингээ суралцаад тэгээд эцсийн дүнд тэр болгонд нийлээд айгүй том үр дүнд хүрдэг. Тэгэхээр бид нэр одоо жишээ нь би одоо ингээл Англи руу Монголоос 14,000 км жилээхэд хүмүүст бол ингээ асар том сонсогдож байгаа. 14,000 км. 10 биш, 100 биш, 1000 биш те 14,000. Тэгвэл тэр хүмүүст бол ингээ төсөөлшгүй те ингээ ийм бүдэг санагдаж байгаа. Би болохоор яаж бодсон бэ гэхээр 14,000. Тэгээ тэрийг би өдрөө болгон 1 байна уу, 2 байна уу, 10 байна уу, 100 байна уу? Ямар ч байсан л урагшилж авах хэрэгтэй. Тэгэхэд энэ тоо хизээ нэгэн цагтыг болоод би яг зорьсон зорилготой хүрнэ. Тэгээ юунд ч яарахгүй, юунд ч баригдахгүй, ямар ч байсан урагшлан те юу ч болж исэн 1 км ч хамаагүй, 1 алхам ч хамаагүй урагшлан. Яг энэ сэтгэл зүгээр явах юм бол магадгүй хүн болгонд өөрийнх нь тавьж байгаа тэр том хүсэл мөрөөдөл жижигхэн те магадгүй тодорхой бүр илүү тодорхой болж магадгүй. Тэгэхээр яг одоо том мөрөөдөлтөй байсан ч гэсэндээ түүндээ хүрэх жижиг алхмуудыг бол сайн өөрөө нэг өөртөө тодорхой болох хэрэгтэй. Тэгж чадах юм бол энэ дэлхийн ертөнцийн дээр байгаа зүйлийг мөрөөдчихл байвал тэр зүйл биелэх боломжтой л гэж боддог. Тэгээ очроо чиний одоо
Саний ярианаас би ингэ бодож байгаа байхгүй. Ер нь хүн ингээд юм зоригтой, мөрөөдөлтөй байна гэдэг бол сайхан. А гэхдээ ийм том юмыг мөрөөднө гэдэг бол бас юм сонин арай тусдаа зүйл гэж боддог байхгүй нөгөө левел гэсэн гэдэг шиг тий. Тэгэхээр чамд яг энэ өгөгдлийг хэн өгсөн? Одоо мөрөдөлтөй залуучууд зөндөө байгаа. Гэхдээ Монголоос англи руу дугуйтаа очиж гэдэг юм уу? Тийшээгээ хүрээ тэрлүү захиа бичиж эн чинь нөгөө юм хязгааргүй байгаа байхгүй бодож чадчих гэдэг чинь тий. Зарим хүмүүс чинь за энэ ч арайч бас арай л хол юм уу да. Энэ ч арайч нэг бодит байдлаас арай л хол бодчихлоо гэд нэг юм хит реалист бас үзэл бас байдаг штэ. Том өрөдөж чадахгүй залуучууд зөндөө байгаа яг үннийг хэлэхэд бол. А тэгтэл чамд яг энэ сэтгэлийн хүчийг гэх юм уу энэ шийдвэр гаргах энэ моментийг энэ урам зоригийг энэ сэтэл өгөгдлийг хэн хаанаас өгсөн? Юу гэж боддог? Гэр бүлийн хүмүүжлүү Тэл өгөгдлийг яг хаанаас ирснийг бол мэдэхгүй. Одоо гэр бүлийн хүмүүжлээс бол арай ирээг байх гэж бодож байна. Магадгүй миний өөрийн тэр би ном унших дуртай. Тэгээд бас кино үзэх дуртай. Номноос би айгүйх төсөөллийг өөртөө бий болгодог. Киноноос юуг авдаг вэ гэхээр магадгүй киноноос биш магадгүй. Одоо миний үздэг төрлийн кинонууд бол заавал нэг юм одоо тгээс одоо эхлээд айгүй өндөр амжилтанд хүрч байгаа ч юм уу тий. Нэг тийм гоё нэг юм сэтэл өгсөн, инспирэшн өгсөн нэг тийм гоё кинонууд байдаг да. Тим кинонууд үзэх айгүй дуртай. Гэ зүгээр энгийн гэхдээ том өсөл мөрөдөлтөө. Тэгээ түүндээ ингээд хүрдэг. Тим төрлийн кино үзээд магадгүй тэндээс болсон баг. Би бас багасаа айгүй их кино үздэг байсан. Тэгээд тим төрлийн кинонууд бүр илүү дуртай. Одоо чинь Rocky бай тий. Амарлаг аврах болдог. Тэгээд дээрэс нь одоо янз бүрийн л тийм нэг гоё кинонууд байна л да. Яг тиймэрхүү кинонуудаас магадгүй энэ том төсөөлөл ирсэн баг. Тэгээд яг анх хөл бөмбөг тоглож эхлээд үзэж эхлэхдээ одоо аюу том клубыг дэмжиж эхэлсэн. Тэгээд тэр клубийн одоо уламжлал, тэр клубийн одоо юу гэх зориг хүсэл тэмүүлэл нь бас өөр нэг тийм том те байнгын төрүүлэх гэсэн. Тэгээд дандаа лаг хүмүүс төрөн гардаг. Тэгээ тим клубыг дэмжиж ирсэн болохоор магадгүй өөрөө яг тим сэтгэл зүг өөртөө суулгаж чадсан баг. Тэгээд магадгүй яг одоо тэр бүх ингээл багаар суугаад тэгээ тэр үзэл бодлоод одоо гарч ирсэн гэх юм уу. Тэрнээс бол яг бүр ингээл тодорхой нэг тим нөлөөлсөн гэхээр яг одоохон яг одоо санаанд бол орж ирэхгүй. би боддог байхгүй залуучууд их том мөрөөд хэрэгтэй тий. Том мөрөөдж заавал тэрэнд хүрэхгүй байсан ч гэсэн нэг дунд дээр бууж ирж штэ. Тэгэхээр нэг юм өөрийгөө нэг хязгаарлалгүйгээр тэгээд ингээд явчвал тэгээд одоо хаач хинч хэний ч хүү хаач хурж болдгийг одоо харуулж штэ. Дэлхийн энэ тэнд одоо монголчууд маань тий чаддаг юмараа гайхалтай физикал эшаа хүртэл тий гоё зөвсөөрөл. Энэ тэнд монголчууд маань бараг салбартал тэр үлж цойлж гин тий. Тэгээд ялцчгүй одоо юу гэмдэ нэг тийм үе ирж байгаа юм шиг санагдаад байгаа. Бүртээ залуучуудын сэтгэлгээ шал өөр болсон, харах өнцөг шал өөр болсон. Тэгээд түүндээ хүрэх итгэлийн ч гэсэндээ өгөх юм гой хүмүүс одоо ингээл жилээс жилд ингээл улам л олон болоод байна тий. Тэрийг дагаад магадгүй маа залуучууд бүр илүү нөгөө нэг томоор мөрөөдөх тэр сэтгэл зүйн сууж иж магадгүй. Тэгэхээр одоо ирэх жилүүдэд ч гэсэндээ бас л айгүй том зүйлийг хийсэн олон мундаг залуучууд гарч ирэх байх. Тэгээд тэр бол одоо ер нь бол гээд баг ойлгомжтой болж ах шиг байна. Тэгээд тэрийг одоо тэрэнд урам зориг өгж байгаа тэр мундаг хүмүүсээс бас ингээл урам зориг аваад тэгээд улам цаашаа явахыг бас би өөрөө хичээж байна. Тэгээд ер нь бол нэг юм хүнд амжилт одоо өндөр зориг байсан. Тэгээд тэрэндээ ингээд багаагаар амжилтанд хүрж байгаа ч гэсэндээ нэг байнгын өсгөлтөн бай гэдэг шүү дээ. Нэг тийм зорилгоо олон байх хэрэгтэй юм шиг байна. Би бол одоо яг тэр зорилготой хүрэн хүртлээ 10 гаруй жилийн туршид яг тэрийг л хараад байсан тий. Өглөө босоод яг тэрийг л бодож өдрийнхөө үйлдэлүүдийг өдрийнхөө тэр одоо амьдралд өдөр тутамд хийж байгаа тэр үйлдэлүүд ингээд тэр зорилгын төлөө гардаг. Оройн ондохта тэрийгээ бүр ингээд төсөж мөрөөдөж төсөөлж зүүдэлж одоо унтдаг. Тэгж жаад яг тэр эцсийн зорилготой хүрсний дараа тэрийгээ бүр ингээд улам томоор харж гисэн л дээ. Одоо би бол зүгээр ингээд нэг модны нэг мөчрийг л харж ирсэн байгаа. Тэгээ тэр модондоо тэр мөчрөндөө ингээ хүрсний дараа
тэр модны бүр ингээд салаа мөчр болгоно ингээд томоор нь хараад ийм олон гоё зүйл хийж болох юм байна штэ гэдэг. Тэр төсөөл ингээд улам л одоо нөгөө бодлын цар хүрээ хүсэл мөрөөдлийн тэр цар хүрээ бүр улам л ингээд амар том болоод байгаа. Тэгэхээр бол ер нь яг эхний алхам бол зүгээр л зоригтой болоод тэрнийхээ төлөө нэг алхам хийгээл эхэлсэн байхад тэрний дараа араасаа ингээд дэлхийн ертөнц маагддаг ингээд тэр бүх зүйлийг чинь ингээд биелүүлэхэд туслах хүмүүсийг, боломжуудыг тэгээд үд хаалгуудыг нээдэг гэж боддог. Тэгэхээр хамгийн чухал нь хүн өөрөө тэр зорилгоо олж нээх ёстой. Тэгээд түүнийхээ төлөө алхам хийсний дараа маш олон гоё зүйлс ингээд араасаа ирээд л. Тэгээд одоо миний хүсэл мөрөөдлийг гээд ярихаар одоо жишээ нь би бол тэр хүнтэй ингээд уулзаад тэ тэр дунд ингээд зогсож байгаа. Гэхдээ тэр одоо эцсийн цэг хүртэл тэр хүний хажууд зогсох хүртэлх тэр зам маш олон хүмүүс ингээд надад тус олж исэн, намайг чиглүүлж исэн, надад урам зориг өгч исэн. Гэт айгүй сэтгэлээр унтсан ямар хэцүү юм бэ гэж бодоод байж л нэг хүн ирсэн ингээд айгүй гоё үг хэлээд дэмжихэд тэр бүх хэцүү зүйл ингээд алга болох шиг тий. Тэгэхээр ер нь энэ хүсэл мөрөөдлийг ингээд том зургаар нь харах юм бол айгүй олон хүмүүс намайг тэр хүртэл ингээд чиглүүлсэн, замд гарч ирсэн, тусалсан. Тэгээд намайг ингээд урам зоригоор хөгөлсөн гэд маш олон хүмүүсийн тэр жижиг үйлдэлүүд намайг ингээд цааш нэгээл явуулаад урам зориг болоод яваадсан. Ер нь бол нөгөө нэг хүн зориглоод гарцсан хойно аюу олон тэр гоё хэрэгтэй хүмүүс, тусаж дэмжих хүмүүс, дээрэс нь гоё боломжууд үе талууд нэгддэг. Тэгээд хамгийн ихэнд тэгэл итгээд өөрийнхөө урдаа тавьсан зорилготой итгээд түүнийхээ төлөө алхам хийх хэрэгтэй. Тэрний дараа бол ямар нэгэн байдлаар хорвоо ертөнц ингээд хэрэгтэй зүйлсүүдийг өгдөг, хангадаг. Тэр боломжуудыг өөр ашиглаад явах юм бол эцсийн цэгт нь тэгээд хүрнээл тавьсан зорилготой хүрч чадна л гэж бодож байна. Чиний ярилцлагуудыг бас ингээд сонсоод байж хат нэг юм ер нь их юм урам өгсөн ярилцлагууд байгаа байхгүй яа. Тэгэхээр энэ түүх өөрөө юм тийм даваа бартаа ихтэй ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө талаасаа энэ их урт хугацааны аялал байгаа байхгүй тий. За яг хуу замд гарсан хугацаанд жил боловч тий ийм мөрөөдж эхэлсэн хугацаа чинь нэг 10 нэмэх болчихж байгаа байхгүй тий. Тэгэнгүүт ер нь юу ингэж ийм үн цэнтэй болоод байна гэхлээр миний харж байгаагаар альва зүйл зориулсан энэ цаг хугацаа гэдэг зүйл те энэ альва зүйлийг улам ийм хүчтэй болгоод улам ийм хэмжээ хязгаарыг ийм тэлж тийм болгодсон болоо гэж бодсон байхгүй. Чиний тэр энэ удаан жил энэний төлөө л явсан гэдэг чинь өөрөө магадгүй амар олон хүний зүрхэнд хүрсэн зүйл шиг байна. Dear Manchester United, my name is Ochiru. Although my friends call me Ochiru after my idol Wayne Rooney. I am currently cycling from my home in Mongolia to Old Trafford because I love Manchester United. Wayne Rooney has always been my hero. I loved his relentless work ethic, Versatility and ability to rise to the occasion in crucial moments. Rooney! Oh, wonderful! What a goal! What a player! When I was younger, all I ever wanted to do was to be a professional footballer and play for Manchester United. I felt like I was living a nightmare. I felt like I had lost everything, My motivation my energy, and even my faith in myself. It was then that I made a promise to myself I promised to rise above this situation. and turn my dreams into reality. Since May last year, I have cycled across 20 countries I have encountered the kindness of strangers and connected with lots of football fans. I saw my journey as a chance to take control of my life and turn sad experience into a good one. Яалтчгүй энэ ч нөгөө нэг ямар нэгэн зүйл хийхээр ямар нэгэн зорилго тавиад тэрнийхээ төлөө алхам хийхэд
шууд өнөөдөр бодоод үйл хийгээд маргааш биелэхгүй шүү дээ. Тодорхой цаг хугацаа ингээд байгаа. Тэр цаг хугацаанд хамгийн гол нь бууж өгөхгүй, үнэнч тэгээ итгэлээ алдахгүй л явах нь чухал. Тэгээ одоо миний тэр яг энэ аяллыг бол нэг жил, тэрнээс өмнөх 10 гаруй жил чинь бол аюул олон зүйл туулаад яваалаа шүү дээ. Тэгсээр нь ерөөсө бууж өгөхгүй гээд нэг шугамаа, нэг замаа ингээд барайл тэрнээсээ гарахгүйгээр ингээд тууштай явсны үр дүн. Тэгээд тэр хугацаанд би тодорхой хэмжээний түүхийг бий болгочихж байгаа. Тэгээд одоо би дугуйтаа ингээд Монголоос гарахад бол Манчестер Юнайтедтэй холбогдоогүй байсан, Премьер Лигээс санал ирээгүйсэн. Би Олд Траффорд очиход бүх зүйл юм тодорхой бус. Зүгээр л би очноо л дээ. Очиж үзнэ л гэдэг л тим хүсэл байснаас биш. Рүүнитэй уулзна гэдэг тэр тодорхойгүй байсан. Премьер Лигтэй холбогдоод ийм нэвтрүүлэг хийлгэн гэдэг тодорхой биш байсан. Юнайтедтэй холбогдоод Юнайтед аль биесийн сайтууд дээр миний одоо аяллаа талаар мэдээлэлүүд тавигдана гэдэг ч тийм одоо баталгаа байгаагүй те. Тэгэхэд зүгээр л би итгэсэн. Тэгээд тэрнийхээ төлөө алхам хийгээ явж байхад тэр бүх боломжууд гарч ирж байгаа. Тэгээд аль хэзээний нөгөө нэг айгүй тэр 10 гаруй жилийн турш хөл бөмбөг хичээл явж байхдаа тодорхой түүх бий болгоцсон болохоор тэр хүмүүс за энэ нэг хүүхэд ингээд залуу ингээд ирж байгаа маань гэд харахтаа миний түүхийг судалж байгаа. Тэгэхээр тэр түүх нь бас те эн чинь зүгээр нэг өнөөдөр ингээд Монголоос дугуйтаа гараагүй аль 10 гаруй жилийн өмнөөс ийм хүсэл мөрөөдөлтэй ингэж явсаар хагаад өнөөдөр те ийм одоо аргаар нааш ирж байгаа мэй гэдэг тэр бүхэн ингээд бэлэн байсан болохоор Манчестер Юнайтед ч гэсэндээ айгүй таатай хүлээж авсан. Премьер Лиг ч гэсэндээ одоо тэр бүх түүхийг судалсны дүнд те энэ залуу бол зүгээр нэг юм те алтар нэрийн төлөө биш одоо юу гэх юм мөнгөний төлөө биш жинхэнэ хүсэл мөрөөдлийнхөө төлөө явж байгаа мэй гэдэг тэр бүх зүйлийг одоо судалсны дүн надад санал тавьж байгаа байхгүй те. Тэрнээс одоо жишээ нь нэр алдрын төлөө мөнгөний төлөө явсан болвол хизээш тийм боломжууд гарч ирэхгүй. Тэгээд магадгүй миний үйлдэлүүд хэлэх өгнөч гэсэндээ магадгүй хуурамч байж магадгүй шүү дээ. Яг сэтгэлээс гарахгүй байсан байж магадгүй. Гэхдээ миний бүх зүйл хизээч одоо нэг юм хуурамч тавилттай байгаагүй. Бүх зүйл яг зүрх сэтгэлээс гарсан. Зүрх сэтгэлээсээ одоо итгэж тэр бүх үйлдэлүүдээ хийжсэн болохоор тэр хүмүүс ингэж холбогдоод тэр түүхүүд ингээд бүгд ингээд нийлээд нэг цол болоод тэгээд тэнд ингээд хүмүүст хүрсэн гэж байна. Тэгэхээр тэр хүртэлх зам маань одоо ингээд хүмүүсийн нүдэнд яг бүр ингээд бүх одоо туулж байгаа зам маань ингээд ил бишэлтэй. Тэр хөшгөний ард их зүйл явж байгаа. Одоо яг ингээд одоо бол ингээд аюул олон хүмүүс намайг дагдаг болцсон байгаа. Гэхдээ тэр бүх хүмүүсийн жоохон өвн л яг Монголоос гараад Англи хүртэл цуг явсан. Үлдсэн дээр аюул олон хүмүүс бол яг тэр рүүнитэй уулзсны дараах бичлэгний араас орж ирж байгаа тий. Тэгэхээр тэр бүх хүмүүс магадгүй зүгээр тэр нь гой санагдаад орж ирсэн ч гэсэн орж ирсэн. Гэхдээ ардлын том зургийг магадгүй мэдгүй байж магадгүй. Тэгэхээр яг тэр ард бол тэгэл хэр аргийн хүний бас тэгж давж чадхааргүй тэр их одоо хөдөлмөр төвчээр явж байгаа. Тэгэл хамгийн гол нөгөө нэг хүмүүст харуулах гэж биш. Өөртөө тий дурсамж үлдээх гэж өөртөө тэр хүсэл мөрөөдлөө харуулах гэж явсан болохоор тэр нь надад ингээд айгүй үнцэнтэй байдаг. Дээрээс нь одоо би Монголоос Манчестерт очихдоо аль хэзээний сэтгэл хандсан байсан. Тийм үү. Нэг жилийн аялал бүр ингээд үнэхээр гайхалтай. Үнэхээр гоё хүмүүстэй уулзсан, үнэхээр гоё газар нутгаар ингээд явсан, түүхээр аялсан, айгүй олон одоо улс орны тэр ондоошил, ёс заншил хүмүүс донд ороод амьдраад явж байгаа. Тэгээ би Англид очихдоо аль хэзээний ингээд сэтгэл хандсан тий. Заавал тэр одоо гоё тамирчинтай уулзах биш, заавал тоглолтоо үзэх биш. Би зүгээр тэнд очиж байгаа л надад аль хэзээний үнцэнтэй болсон. Би тэр хүртэл хичээж чадсан шүү те. Тэр хүртэл би ингээ яваад ирлээ гэдэг тэр ингээ сэтгэл ханамж аль хэзээний би болсон байсан. Гэхдээ тэр бүхний шагнал нь ингээ тасар олон байсан. Тэгээ тэр бол зүгээр ингээ миний шагнал гэж боддог. Тэрнээс бол те ингээ заавал тэр бүх зүйлс ингээ тохиолдохгүй байсан ч хамаагүй би тохиолдоогүй байсан ч би ингээ аль хэзээний сэтгэл хангалуун өөртөө гоёор ингээ төгсгөж чадах байсан. Тэгээд харин ч бүр тийм байсан болохоор магадгүй гоё бэлгэнүүд ирсэн байх гэж боддог байхгүй. Тэгээд тэр одоо Премьер Лигийн тэр нэвтрүүлэг рүүнитэй уулзуулж байгаа тэр мөчүүд бол ерөөсөө бүр асар их тэр олон зүйлийн араас гээд шагнал болоод ирж байгаа тэр гоё мөчүүд. Миний хэр их хичээснийг, миний хэр их итгэснийг баталж байгаа батламж гэх юм уу? Тийм зүйлс гэж боддог. Чи өөртөө итгэсэн болохоор хорвоо ертөнцийн ерөөсөө яг чиний талд ажиллаад. Миний талд ингээл ажиллана. Одоо жишээ нь
би ингээд Монголоос Англи хүртэл бол яг ингээд визтэй те замдаа ингэж бизнес болоод одоо ингээд саатаг бол ингээд явсаар 5 сарын 5-нд эхлээд магадгүй 12 сарын сүүлээр эсвэл 1 сар 2 сард очих боломж байсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар ингээд миний намаа ингээд одоо мороор ярих юм бол ингээд миний хурдыг тааруулаад хазар юм ингээд татаал хийсэн. Тэ? Бүр тийм хурданч биш, удаанч биш ингээд явуулаад тэг хит их хурдлах гэдэг ингээд татаад газрын зогсоодог ч юм уу те. Одоо би бол ингээд ухаан үедээ явж байхдаа визний асуудал гарлаа, мөнгө төгрөгийн асуудал гарлаа. Айгүй л олон асуудал байсан. Гэхдээ тэр болгоноор нүүр тулаад яваал гэсэн. Тэгээд яг нэг хамгийн том асуудлууд бол дараагийн одоо Туркээс Европ руу орох гэхээр яг визний асуудал болох юм. Виз аваад явж чадахгүй шүү дээ. Ингээд би ингээд хязгаарлагдаад зогсож чинь гэсэн. Тэгээд визээ авах гээд буцаад Монгол руу ингээд дугуйгаа түргэтүүлдэ чи Монгол руу өрнөс чи виз авахгүй явж байхдаа гэдэл өөртөө амар шаналгаатай байхгүй сэтгэлд. За ингээд буцчлаа та. Одоо тэнд очиод визээ маань өгдөг байгаа. Өгөхгүй бол хичнээн удаан хүлээх бол. Тэгэл ийм одоо нөгөө нэг тийм сэтгэл дундуур юм мөчүүд байсан. Тэгтэл урагшлаад багаар урагшлаад визээ аваад буцаж очиод ууваад өргөжлүүлээд яваал. Тэгээ Англид очиод Англи очсны дараа бас шууд ингээд рүүний интертэй уулзаагүй. Бас Премьер лигийн төлөвлөгөөнд эхний гаргасан төлөвлөгөө амжилтгүй болоод тэрэн дээр ахиж төлөвлөгөө гаргаад ахиж ийм одоо нэвтрүүлгийнхаа юмнуудыг ингээд бэлдээл байж авах хугацаанд намайг сар ингээд Лондонд байлгаж байгаа тий. Тэгээ сар байж авах хугацаанд Манчестераас Лондон хоёрын хооронд 375 км-ийн зайтай. Тэгээ тийм зайд ирчээд би Лондонд сар байна гэдэг чинь бас л дотроо ингээд бачимдаал авах. За хурдхан л очиж байгаа юмсан тий. Тэгчих юмсан гэдэг. Тэгэл тэр бүх хугацаа ингээд амар тийм хэцүү байсан. Тэгээд яг эцсийн бүлэгт Манчестерт очсон тэр хугацаа тэгээд тэндээс ахуулаад надад тохиолж байгаа юм болгоно бол айгүй цаг хугацаанд яг зөв цаг хугацаанд би Манчестерт очиод араасаа тийм гоё мөчүүд тохиолдсон. Хэрвээ би арай эрт очсон бол Рүүнитэй уулзахгүй. Арай эрт очсон бол би Олд Траффорд тоглох боломж надад гарахгүй. Тэгээд арай эрт очсон бол Премьер лигийн тэр хаалтын шоунд ороод бас тийм гоё тоглох мөчүүд тэр Премьер лиг айгүй том хүмүүстэй тийм нэг оройг дээж гоё өнгөрүүлэх боломж олдохгүй. Тэгэхээр нөгөө нэг хорвоо ертөнц чинь чамд ингээд хэрэгтэй хүмүүсийг явуулах зөв замууд боломжуудыг өгөхөөс гадна хурдыг бас тааруулж байна. Өнөөдөр магадгүй бүтлгүүдж магадгүй. Өнөөдөр магадгүй удааширч магадгүй те ямар нэгэн шалтгаанаас болоод түр ингээд завсарлага авч магадгүй. Гэхдээ тэр болгон чинь ямар нэг гайхалтай зүйл рүү хүрэх тэр цагийг чинь тааруулж байгаа л гэсэн. Ялангуяа одоо ингээд саяны туулсан зүйлүүдийг ингээд хараад яриад хахад нэг юм зөв хүн, зөв цаг, зөв үйл хэрэг гэдэг зүйлүүд ингээд бодогдож байна л да. Яг зарим хүмүүс мухар шиг санагдчихж магадгүй. А гэлээ гэхдээ бид нар яг юм ертөнцийн хууль дотор ингээд байгаа л хүмүүс шүү дээ. Тэ тэнгүүд яг л зөв юм бодоод зөв цагтаа эхлээд тэгээ тэрийн ч гэсэн цаанаас нь ингээд тааруулаад явцсан юм болов. Тийм яалтчгүй яг нэг тийм. Тэгээд хүн болгон ч нөгөө өөрийн гэсэн цаг хугацаатай. Тэгэхээр нөгөө өөрийнхөө цаг хугацааг бусдын цаг хугацаатай харьцуулаад эхлэхэд л жоох буруудна. Харин бусдын цаг хугацаа өөрийнхөө цаг хугацаа өөр гэдгийг хүлээмжшөөрөд ирсний дараа яг өөрийнхөө хийж байгаа зүйлд анхаарч эхэлнэ гэж боддог. Тэгэхээр нөгөө нэг өөрийнхөө одоо ямар нэгэн зорилго тавилаа гэхэд тэрэнд хүрэх цаг хугацаа хүн болгоных өөр. Тэгэхээр бусдын цаг амжилтанд хүрж байгаа цаг хугацаатай өөрийнхөө цаг хугацааг харьцуулахгүйгээр урагшаага өөртөө тууштай хүсэл мөрөөдөлтэй ихтгэлтэйгээр урагшиж байгаа цаг хугацаа ямар нэгэн байдлаар ирнэ. Тэгэхээр цаг хугацаа гэдэг бол хамгийн том багш бас хамгийн том одоо юу гэх боломж гэсэн. Тэгэхээр цаг хугацаанд бол яарах ерөөсөө хэрэг байхгүй. Гэхдээ хүн болгон одоо нөгөө нэг тэр яарахгүй хүлэмжшөрөх мэдрэмж авахын тулд бас тодорхой хэмжээний цаг хугацааг зарцуулна. Тэгэхээр яг тэрийг мэдрээд ихсэн цагт бол хүмүүс бол аюу гой тайван тэгээд өөртөө ихтэй хүлээстэй болох. Одоо бол би нэг ер нь нэг тийм бүх зүйлийг хүлээмжшөрдөг, бүх зүйлийг ингэж байгаа л баг гэдэг нэг ийм эргээр угаасаа ч эрэг байсан. Гэхдээ одоо бүр илүү эрэг болох гээд байгаа. Тэгээд тэр нь болохоор нэг ийм шантармаар ч юм уу хэцүү гарч ирэх. За намайг нэг гой зүйл рүү л хөтлөхийн тулд за намайг одоо сургаж гин, одоо хөгжүүлж гин. Би энийг ямар нэгэн байдлаар цаг зарцуулаад даван туулах хэвээр шийдэх хэвээр гэдэг тийм үзэл бодолтой. Тэгэл ер нь цаг хугацаагаар л ер нь баримжаал. Тэгээ одоо миний аялч нь өөрөө бас яг цаг хугацаараа аялж байгаа гэсэн. Тэгэл байгалийн цагаар амьдарч явна. Өглөө бослоо яг л хүмүүстэй адилхан. Одоо хүмүүс өглөө бослоо ажилдаа явдаг. Орой тарж ирдэг те. Тэрнтэй адилхан би өглөө бослоо ажилдаа юм шиг дуугаач. Орой харанхуй болохоос өмнө амарна. Харанхуй боллоо өдөржин ажилдсан болохоор
унтаал өгнө. Тэгээ өглөө яг нар мандахтаа зэрэгцээл сэрдэг гэд яг энэ аяллаа бас давуу талууд аюу олон байна. Тэгэхээр энэ аялал чи өөрөө тэр чигтээ ингээд байгальд явж байгаа. Тэр байнга нэг олон хүнтэй том хотуудаар яваад байна гэж байхгүй. Тэр хооронд жижиг тосгодоор бүр хөнгүү газраар явна. Тэгээд байгальд ингээд ороод ирэхээр хүн өөрөө аюу олон зүйлийг суралцдаг. Тэгэхээр тэр нь бас надад өгсөн хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг. Одоо нөгөө зоригтой хүрэхтэй аль хэзээ сэтгэл хангалуун болсон байна гэдэг чинь аль хэзээний дэлхийн ертөнцтэй бүр ингээд танилцаад тэр дэлхийн ертөнцийн гайхамшигыг мэдрээд байгальд нь уусаад өөрийгөө тэр дунд мэдрээд эхлэхээр хүн бүр ингээд тайван гоё. Тэгээд бүр нэг юм тэгэхээр өөр зүйлээс одоо би хүсэл мөрөөдлөөсөө гоё мэдрэмжийг авдаг ч гэсэнтэй яг тэр байгальд яваад олон зүйлийг үзээд дэлхийн ертөнцийг ингээд үзээ явах мэдрэмж бол бас өөр гоё мэдрэмж. Тэгэхээр би хүн болгоныг ер нь гоё хүсэл мөрөөдөлтэй байгаараа тэрнийхээ төлөө яваараа. Гэхдээ бас заавал аялж үзээрэй. Би чи одоо дэлхийн ертөнцийн амьдарч байгаа. Яг хөө нэг бид нар өөрсдийн гэсэн их оронтой те нэг их орон төрж байгаа. Тэгээ тэр их орноороо ингээ овоглож явж байгаа. Гэхдээ бид нар энэ хорвоо ертөнцийн төрсөн л бол амьдарч байгаа их орноосоо гадна дэлхийн ертөнцийг үзэх хэрэгтэй. Тэгжиж хүн өөртөө бүр илүү нөгөө нэг юм бодлын хөдөлтөр амьдралыг харах өнцгөөсдөр бүр илүү томор чадна гэж бодсон. Одоо бид нар ингээд цаг хугацаа гэж ярьдаг шүү дээ. Энэ цаг хугацаанд л баригдаж байгаа шүү дээ. Ер нь бол тий. Тэгэнгүүт цаг хугацаастай нэрээ урсж ин даа гэж тэгдэг шүү дээ. Тэгтэл яг энэ цаг хугацаа бол ингээд явдаг. Цаг хугацааны дотор бид нар өөрсдөө илэгдэж идэг тий. Одоо яг ингээд нөгөө будагтай шат шиг ингээд будаг нь хийдэг. Тэр жилийн хугацаа чамайг хэр хилээсэн бэ? Тэр жил хугацаа өнгөрсний дараа чиний харах өнцөг яаж өөрчлөгдсөн? Чистэ гоё асуулт юм. Яг миний тэр одоо 1 жилийн хугацаа бол 10 жил шиг санагдчихсан надад. Би тэгэхээр тэр 1 жилийн хугацаанд цаг хугацааг бүр үнэхээр зөв ашиглаж чадсан гэх юм уу? Одоо тэр минут секунд бүр надад айгүй үнцэнтэй байсан. Надад бас айгүй гоё одоо мэдрэмжүүдийг, дурсамжуудыг ингээд өгч исэн болохоор тэр хугацаа ингээд нэг 10 жил амьдсан хүн шиг л тийм одоо амьдралыг харах өнцгтэй, тийм үзэл бодолтой, тийм одоо нэг тийм олон зүйл сурсан тийм цаг хугацаа байсан. Тэгээ би яг тэр 1 жилийн хугацааг ингээд цаг хугацаагаар ингээд төлөөлүүлээд хэлвэл 10 жил ингээд амьдралын сургууль сураад тэндээс ингээд өөрийгөө олж аваад гарч ирсэн юм шиг тийм гоё мэдрэмжийг авчихсан. Тэгээд одоо би одоо 20-той 30-тай хүн хоёр чинь шал өөр штэ. Үзэл бодлын хувьд би авч явж байгаа байдлын хувьд амьдралыг харах өнцгөн ч гэсэндээ шал өөр. Яг тэрнтэй адилхан би зөвхөн 1 жилийн дотор яг тийм зүйлийг ингээд өөртөө олоод авцсан. Тэгэхээр энэ аялал зүгээр нэг аялал биш. Өөрийгөө сориод нэг зүйлийн ард гарч байгаа. Дээрээс нь бие авч явах байдал, хүнтэй харилцах байдал. Тэгээд дээрээс нь одоо юу гэх юм анхаарал сэрэмжтэй. Тэгээд дээрээс нь аюул олон зүйлээс өөрийн ирэхгүй суралцж байгаа. Одоо хүсэхгүй байсан ч тэнд суралцахаас өөр арга байхгүй. Яг тэгвэл би ганцаараа явж байгаа. Би өөрийнхөө одоо амийг хамгаалах ганц хүн те өөрийгөө авч явж өөр бүх одоо юу гэх юм ямар ч нөгөө нэг итгэж найдах зүйлгүй би өөрийгөө л тэнд амьд авч явах хэрэгтэй зүйл. Тэгэхээр хүний бүх мэдрэмжүүд сэрдэг. Тэгээ тэр нь ингээд аюул олон зүйлийг маш богино хугацаанд суралцах тэр байдлыг үүсгэдэг юм шиг санагдсан. Тэгэхээр яг тэр 1 жилийн хугацаанд 10 жилийн юм үзэж дууссан юм шиг. Тийм гоё цаг хугацаа мэдэрсэн. Гоё шүү. Одоо очроогийн нэрийг сонсоод бас амар сонирхолтой тий. Нэг тийм түгээмэл байдгүй юм шиг надад эхлээ сонсогдсон. Вау, ямар гоё нэртэй юм бэ гэл. Тэгэнгүүт чинь шууд өөрөө хийсэн зүйл нь тэнд одоо Англид очсон байдаг. Тэгээ Монголоос гараад Англид очсон. Мөрөөдлөө тэр олон жилийн дараа бүтээсэн. Тэгсний нэр нь Очрван. Вау. Тэгээ тэгж бодчихлаа шүү дээ. Тэгэнгүүт 97 оны 3 сар 9 төрсөн тий. Тэгээд бас нар хэртжсэн өдөр төрсөн гэсэн. Тэр энэ нэрнийхээ утга учирыг бас ярьж өгөөч. Би 1997 оны 3 сар 9 Төв аймгийн Баянзөгт гээд суманд төрсөн. Тэгээд айлын том хүү. Тэгээд тухайн үед намайг төрдөг өдөр нар бүтээгчтэд. Тэгээд тухайн үед ч юм бол нэг юм шинжлэх ухааны талаас нэг тийм манайханд ойлголт байхгүй. Тэгээд яг дээр үеэсээ одоо нар гэх юм бол нарыг ингээд шулам залгиж ийн гэж үздэг байсан юм байна л да. Тэгээд тэр шулмыг зайлуулж буцаад нар гаргахын тулд тийм чимээ их гаргах ёстой гэд төмпөн шанаар нүддэг, нохоо хуцуулдаг, хөөхд өөлүүлдэг ч гэх юм уу те. Тиймэрхүү ер нь бол үйл хийдэг байсан юм шиг үлээ монголчууд маань. Тэгэд одоо бол бүр шинжлэх ухаанаар батлагчаад байгаа ш. Тэр нөгөө юм тийм чимээ их гарах нь тэр нөгөө соронзон толгойд
нөлөөлнө гэдэг ч үлээ. Тэр нь ер нь бол зөв байсан юм шиг байна. Тэгээд яг тэр үед төрсөн. Тэгээд тийм болохоор манай өвөө яг надад нарыг одоо галын бурхан гэж билэгдэж очрын бурханы нэрийг өгж исэн. Тэгээд яг өвөөгийн маань өгсөн нэр болохоор би бас яг нэрээ айгүй хичээж явахыг хүсдэг. Тэгэхээр би бол өвөөдөө одоо маш их баярлдаг. Тэгээд намайг айгүй бага байхад яг миний нүдэн дээр өнгөрчөөсөн л доо. Гэхдээ өвөө баян боддог дээрээс нь өвөөдөө маш их баярлдаг. Яагаад гэвэл миний нэрийг өгөхдөө магадгүй өвөө маань миний замыг цэцсэн юм шиг санагдсан. Тэгэхээр би тэр нэрнийхээ утга учирыг үргэлж ингээд ойлгож, үргэлж өндөрт авч явахыг хичээдэг. Дээрээс нь одоо тэр нэрийг хизээч ингээд юу гэх юм муугаар дурсуулахыг хүсдэг учраас байнгын тэр нь айгүй хичээдэг байсан. Багаасаа одоо хичээл сургууль дээр ч гэсэндээ одоо ямар ч нэг олонний дунд байхтай ч гэсэндээ яг тэр нэрийг л айгүй хичээд. Тэр нь намайг эргээд нөгөө бие зүв авч явах тий. Тэгээд магадгүй нөгөө нэг саяны бүр хамгийн ихэнд асуусан том хүсэл мөрөдөлж хаанс гарсан юм бэ? Магадгүй нэрнээс мань гарсан юм биш магадгүй. Том зүйлийг харах хэвээр, том зүйл зорих хэвээр гэдэг. Тэгэхээр би өөдөө бол айгүй маш их баярлж явдаг. Тэгээд хүний нэрний утга учирт би бас айгүй хитгдэг. Тэгээд хүн болгоны нэр ямар нэгэн утга учирыг агуулж байгаа, билетийг агуулж байгаа. Тэгэхээр хүн нэрээ тогс өдөө гэдэг чинь тий бас хүн нэрээ хичээж явах юм бол түүний цаана маш том одоо үйл хэрэгч байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгэлгүй яг дуудах нэрийг эцэгээс дуурсах нэрийг өөрөө бас бүтээгээд Монголын олон залуучуудын дунд ингээд хүлээн зөвшөөрөгдөд явж юм л та. Тэгэхээр яг өнөөдрийн төвшөнд гэх юм уу да тий одоо Instagram дээр 40 хэдэн мянган даагчтай тэгээд ингээд сошиал дээр ингээд орсон пост болгоно энэ одоо Монгол залуучууд үзээд хараад явж гин. Тэр тодорхой хэмжээнд ингээд танигдсан тий танигдсан гэж хэлээ шүү дээ. Бас хүлээн зөвшөөрөгдсөн. За тэгэнгүүт зөвхөн чиний хийж байгаа зүйл зөвхөн чиний хөш болчихж ш. Тэр 40 хэдэн мянган хүн бид нар чинь нэг юм хамаатуулах өвчтөй улсууд шүү дээ. Одоо сайн яваараа гэд ч юм уу те нэг 1000 төгрөг ч юм уу одоо хэдэн доллар ч юм уу өгөөгүй ээжэж одоо нэг надад хамаатай ч юм шиг. Ер нь гэхдээ ингээд дэлхийн энэ тэнд улсуудыг хараад хахад нэг юм цаг хязгаараа барьсан байдаг л да. Гадаад ялангуяа Европ ч юм уу те. Тэгтэл манай монголчууд нөгөө би Монголд байхдаа тэрийг жоохон дургүй байсан байхгүй. Хитрхи бас нэгнийхээ амьдрал руу ордог. Тэгтэл эн чинь бас ийм гоё ондоошл юу байгаа байхгүй. Нэг юм чамайг өөртөө хамаатуулж эн чинь бас нэг хүндэтгэл хайр тэгээд дээрс нэг юм илгэмсэг байдаг тийм. Илгэмсэг байна. Ингээд бид нар ч одоо ялангуяа монголчууд бас аюу нэг тийм тэр талаараа өргөмц. Нэг юм гэр бүлийн тэгээд ийм олуулаа ингэж байх. Тэгээд нэгнийгээ ингэж хамаатуулж тэгээд тэгэх нь ер нь бол бас бидний нэг ондоошл юм шиг байна. Тэгэд одоо тэр тийм байсан болохоор аялалд маань одоо чинь Европт бол ингээл хамгийн хэцүү цаг хугацаанд тийм мөнгө төгрөггүй тэгэл яах вэ гэдэг цаг хугацаанд монголчуудаас монголчуудын хооронд ингээ бөөхөлээд явж байгаа байхгүй. Манайх ингээл нэг нэгээрээ өртөөчлөл ингээл тосч аваад байлгаал хоол цагаар дайлал. Тэгэд энэ нь яг нэг өөрийнхөө хүүхэд нь явж байгаа юм шиг, өөрийнх нь дүү нь явж байгаа юм шиг тийм нэг юм гэр бүлийн гишүүн том зүйлийн төлөө явж байгаа юм шиг тэр болгонд яг тийм илгэмсэг ханддаг. Тэр нь ингээд аюу гой санагдсан надад. Тэгэхээр бидний ондооч бол яалтчгүй юм. Тэгэхээр бид нар одоо бол ингээд нэг нэгэндээ атаарах биш. Нэг нэгэндээ ингээд одоо сайн яваагаа ингээд доош нь татаж чангаах биш. Улам сайн явахын ерөөх, улам сайн явахад нь тус дэмжлэг үзүүлэх. Тех тусмаа цаашаа явж байгаа хүмүүс бас л нэг нэгээ л татна. Бид нар чинь цөөх хүлээ те. Монголчууд бас ингээд таньж гин те. Тэгэнгүүт сошиал дээр ингээд нэг хамаатай юм шиг үзэн тэгэл ингээд байнгын одоо коммент эсвэл тэ холбогдох хүмүүс ч байна. Сошиалд хэрэг донтох чинь. Сошиалд бол нэг тийм донтдгоо. Тэгээд магадгүй тэр нь миний бас жоохон султаал болчих гээд. Яг тэгвэл одоо чинь би илүү амжилтанд хүрэхийн тулд яалтчгүй нөгөө сошиал даагч амар чухал болох гээд байгаа. Тэгэнгүүт л одоо ер нь дэлхийн өрсөлдөж ирчихтэл сошиал даагч гэдэг чинь бас нэг ийм чухал зүйлсийн нэг болчлоо шүү дээ. Ямар нэгэн зүйл хийхэд. Яалтчгүй яг миний хийж байгаа зүйл одоо ирээдүйд бодож сэтгэж байгаа зүйл дээр сошиал даагч маш чухал. Тэгэнгүүт би өөрөө нөгөө нэг юм аяллаас өөрөө үйлдэл хийжээж өөрөө тэр одоо энэ дугуйтай аял маял дээр гаш ямар нэгэн зүйл хэцүү зүйлийг даван туулж иж өөртөө гоё мэдрэмж авдаг хүн чинь сошиал дээр яг нэг тийм бус чиг амар гоё контент хийгээд гоё юм үзүүлж чадахгүй байгаа байхгүй.
Тэгээд тэр нь бас жоохон сул тал болчих гээд байдаг. Тэрнээс бусдаар бол яг сошиалыг байнга үзээд яагаад байна гэж байхгүй. Яг хөө мэдээж өмнөхөө бодвол илүү их цаг зарцуулж байгаа. Яг тэгвэл тэр чинь одоо баг миний нэг юм чухал анхаарах хэрэгтэй бас нэг юм одоо чадвар ч юм уу те нэг юм бас нэг юм өөрийн гэсэн ертөнц болчлоо. Тэр яг тэрэн дээрээ жоохон одооноос эхлээд нэлээд анхаарч байгаа. Тэгээ жоохон их цаг зарцуулж ин. Гэхдээ яг донцсон гэж хэлэхэд бол донтоогүй. Яг өөрөө зохицуулж чаддаг ингээд энэ тэгээд би өчөө өөрөө аль болох нөгөө нэг юм амьд харилцааг эрхэмлдэг хүнтэй ингээ гоё ярилцах тий. Тэгээд одоо яг тим харилцаа бас баг болсон юм шиг санагдаад байгаа. Бүгд л юм сошиалын хараас тий. Тэгвэл би болохоор яг ийм амьд харилцааг хүсээд байдаг. Сошиалаас арай өөр зүйл хүсгээр сошиалд анхаарах хэрэгтэй болчих. Тэгвэл яг энэ донд одоо гэдэг амар зөрчилдөөнтэй. Яг ийм гоё юугээ өөрийн арга барилаа олж чадаагүй л. Тэгээд ирээдүйд олох байх гэж бодож байна. Тэгээд одоо бол мэдээж нэг 40,000 Instagram дээр бол 40,000 байна. Facebook дээр 90,000 байна. Тэгээд би яг нэг хүмүүс одоо ийм одоо юу гэмдэ анхаарал татах эсвэл хүмүүс таалагдах юм гэхээсээ илүү өөртөө таалагдах юм хийгээд идэг. Тэгэхээр бас тэр нөгөө хандлт нь арай бага байж магадгүй. Тэгэхээр яг хүн таалагдана гэхээр би бас ингээд хийж чадахгүй байхгүй. Өөртөө зөрчилдөд. Тийм. Тэгэхээр яг одоо тэр зүйлийг ингээд тунгийн тааруулах гэдэг дээр айгүй их ач холбогдол өгч байна. Тэгээд одоо яг Австралиас эхлээд бас яг бүр ингээд хүмүүсийг айгүй их татах, тийм хүмүүсийг уриалгах зүйл хийх гэж байгаа болохоор яг тэрийгээ сурахгүй болохгүй л байна л да. Тэгээд магадгүй хүн чинь бас шинэ зүйл сурахад тодорхой цаг хугацаа шаарддаг. Тэр одоо хийгээ явж байхад бас тэгээд учрыг нь олох байхаа гэж найдаж байна. Тэгээд илүү чадварлаг, илүү гоё зүйл хийхийн төлөө бас хичээж байгаа, сэтгэлээ чилээж байгаа. Тэгэхээр ер нь намайг дагдаг хүмүүс таньж хэлэхэд хичээж байгаа шүү гэдэг. Тий. Тэгээд одоо ингэ сүүлийн 2 жил ингээд яваад ингээл одоо тий нэг суурин газар байхгүй гэх юм уу да тий. Эсвэл жинхэнэ нүүдэлчин Монгол болоо явчихж штэ. Харин яг тийм болчлоо. Одоо нөгөө энэ амьдралын хэмнэл цаашдаа яах вэ? Юу гэж бодож байна? Одоо баг зэргийн нэг тийм сонирн болж эхэлж байна. Жохон залхах ч юм уу тий. Хүмүүс бол намайг чи өстө гоё хүснээрээ ш тийшээ ингээ явчих юм. Ганц би болохоор чамаа ингээ араас чи татаж чангаах зүйл алгах тий. Тэгтээ ард нь мэдээж эн чин бүх зүйлд ямар нэгэн зүйл хийж явах золиос хөрүүлж л байгаа. Тэгээд миний золиос ч юм бол одоо жишээ нь найз нөхөд багасч эхэлж байна. Иргэн тойрны хүмүүс багасч эхэлж байна. Тэгээ одоо гэр бүлийн бас харилцаа ингээд гэр бүлтэй цаг зарцуулах баг болохоор ч бас харилцаа бас ингээд тийм одоо сайн биш муу талаараа биш зүгээр ингээд гэр бүлтэй зарцуулах цаг хугацаа маань багасаад эхэлж байна. Тэгэнгүүт л одоо жишээ нь ийм байдаг шүү дээ. Гадаад амьдарч байгаа хүмүүс маань ингээд Монголдоо нэг хүрээлэг болчдөг тий. Хит удаад ирэхээр Монголд ийм танилын өрөөнд жоохон Монголтой ингээд холдоод ирдэ шүү дээ. Яг тэрнтэй адилхан би ингээд байнга яваад хараад бол гадаадч тэр Монголдооч тэр яг ингээд бүх юмыг гол болчиход байгаа байхгүй. Тэгээ байнга нөгөө хүмүүстэй ингээд цаг хугацаа зарцуулаад хамт байж тэр чинь бас нэг юм тодорхой нэг юм амьдралын хэм маяг хүрээлэл ингээд доктортой байж гэл. Одоо бол миний хувьд бол ингээд би ингээд одоо галт тэрэг шиг яваал хүмүүс ингээд тэр тунд ингээд орж гараад тэмүүл бас жоохон хэцүү санагддаг тэр нь. Би ч өөрөө юм доктортой юм дуртай юм харилцаагаа ер нь бол аюу эрхэмлдэг. Тэнгүүт яг тэр болгон маань ингээд алдагдаад зарим ингээд одоо юу гэх юм амьдралтаа байлгахыг хүсдэг хүмүүс маань ингээд өөрийн мэдлгүй ингээд орхицсон ч байдаг ч юм уу тийм тиймэрхүү санамсруу байлаа тийм харилцаа алсраад ингээд гэхдээ нөгөө нэг миний амьдралд байсан одоо бүхэл цаг үед ингээд байсан тэр бүх хүмүүстэй би үргэлжлэх нь бол ингээд байн бодож явдаг ер нь би нэг тийм төрлийн хүн. Надад гэ миний амьдралд ямар нэгэн дурсамж ямар нэгэн юм надад гоё үг хэлдэг ч юм уу ямар нэгэн байдлаар энэ жижигхэн тус том тус гэх тэр болгон үл хамааран би бүгдийн л ингэ бодож явдаг. Тэгэл за тэр маань яаж явж байгаа бол ингэж байгаа бол тэ ингэж явсан тэгч хэмсэн гэдэг нэг тийм би өөрөө нэг тийм одоо ийм төрлийн юм гэх юм уу одоо хүний ачийг хизээч мартдаггүй. Тэгээд тэрийгэ үргэлж юм ингээд ямар нэгэн байдлаар эргүүлээд хариулах хүн туслах дуртай төрлийн юм. Тэгээд тэндээсээ өөрөө нэг тийм гоё аз жаргалыг авдаг болохоор одоо чинь би одоо ингээ яагаад мэрэгчлэл өнгөчн болохыг хүссэн гэд бодохоор яг л тийм юутэй. Одоо би ингээ гол оруулах юм бол айгүй олон мянган хүмүүс баярлна. Зургатаар үзэж байгаа гэд бүр хэдэн сая хүн баярлна.
Тэгэхээр би хүмүүсийг аз жаргалтай болгох нь надад тийм гоё зүйл байдаг байхгүй. Тэгэхээр ер нь одоо хийж байгаа зүйл маань ч гэсэн яг тэрнтэй холбоотой. Би ингээд гайхалтай зүйлийг хийгээд хүмүүст гоё мэдрэмж төрүүлээд тэр хүмүүс ингээд тийм гоё мэдрэмжийг аваад баярлж ивэл би тэрэнд баяртай гэсэн. Тэгэхээр би ер нь нэг тийм хүчтэй хүн болохыг хүсдэг гэх юм уу. Хүн надаас тусламж хайгаад ирэхэд тусалж чадах хэмжээний дээрэс нь намайг одоо ямар нэгэн оргил цэгт хүрэхэд туссан хүмүүс эргээд тэр ачийг хариулаад ямар нэгэн байдлаар ингэж одоо хариу үйлдэл үзүүлэх тийм төрлийн. Тэгэхээр одоо нөгөө миний хийж байгаа зүйл одоо ирээдүйд бодож байгаа зүйл бол дандаа л хүмүүс рүү. Яг тэгвэл одоо би ингээд өөрийнхөө энэ амьдралдаа ингээд зорьсон хамгийн том зүйлдээ зориод хүрсэн. Тэгээ тэрнээс илүү зориг, тэрнээс илүү хүсэл байна уу гэхээр надад одоо байхгүй байгаа байхгүй. Тэгээ тэр хүсэл нь одоо дандаа юм би нэг тим амжилтанд хүрээ, тим оролт хүрээ. Тэр нь энэ хүмүүст ингэж туслах юм. Тэгж туслах юм. Би хүмүүст ийм боломжийг өгөх юм байна. Тим үднээс ер нь хардаг болчиход байгаа. Одоо ингээд чамайг дагдаг, мэддэг, сонсдог, хардаг, таньдаг тий. Одоо бүр ингээд нэг тэр хүнийг чи танихгүй ч гэсэн одоо мэддэг хүмүүс байгаа шүү дээ тий. Тэгвэл өөрийг тань ингээд мэдж байгаа энэ улсуудын бас нэг ихтгэл үнэмшилгээд нэг юмнууд яваад байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт хүмүүс бодож явахдаа за очирваа өөрийнхөө мөрөөдөлтөд хүрсэн. Одоо ингээд бараг тэтгэвртэй гарч байгаа юм шиг тий. Хүнд мөрөөдөлтөд хүрсэн одоо тэг яах юм бэ гэж. Тэгтэл бас нөгөө хүний хүсэл хязгааргүй гэдэг шиг одоо яг ямар том юмыг зорж байна. Одоо яг юу ингээд ийм дөрвөлдөж байгаа. Тийм. Тэгээд одоо бас нэг зөрчилтөө ингэж орж ирээд байгаа. Одоо өөрийнхөө хүссэн бүх юмд хүрчлээ те. Ахаа цаашаа явъя. Гоё хүмүүст ингэ туслах юм гоё зорилгоо тавья гэх тэнгүүдэл чинь. Бас нэг ийм зөрчилтөө нь одоо юу гэх юм. Өөрийнхөө хүссэн юмыг одоо хийгээд дууссан. Дараа нь одоо хүмүүсийн төлөө юм хийгээд штэ. Тэгвэл энэ хоёрын хооронд үүсэж байгаа зөрчилтөө нь нөгөө нэг юм одоо би бол бусдаас хамааралтай болчих гээд байгаа байхгүй. Би тэр зүйлийг хийгээд хүмүүс аз жаргалтай болж би аз жаргалтай болох гэдэг. Өмнө нь бол би өөрийнхөө юмыг хийчихэд тэндээс өөрөө ингээл аз жаргалаа мэдээл яваад байгаа. Тэнгүүд л одоо жишээ нь ингээд би одоо хүртэл ингээл жоохон юм сэтгэл дундуур одоо л ер нь нэг юм өөртөө сэтгэл дундуур дээрс нь өөрийнхөө хийж байгаа зүйл баг зэргийн юм эргэлзээ ч юм уу үүсч ингээ яваад байгаа байхгүй. Тэр нь яагаад тэгэхээр юм яг миний хийж байгаа зүйл бос хүмүүст ингээд өөр нөлөөтэй байна уу бос хүмүүс ойлгож байна уу гэхээр арай ойлгож чадахгүй байна. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг миний хамаарал нь ингээд өөр болчихгоо л яг нөгөө ингээл те хүмүүст яаж ойлгуулах уу хүмүүст одоо миний хийж байгаа зүйлийг яаж харуулах уу гэдэг нь тэрийг одоо ингээл гайхаал яваад байгаа. Тэгээд хэрвээ чадчих юм бол эндээс би бол ингээ асар их гоё мэдрэмжийг авах байх. Тэгээд одоо хийж байгаа зүйл нь болохоор би Монголд ер нь бол ингээд хөл бөмбөгийн аюугаа хөгжөөсөө гэж боддог. Дээрэс нь Монгол би аюу олон тэр хөл бөмбөгийн өсөлт мөрөөдөлтөө эсвэл ямар ч хамаагүй өсөлт мөрөөдөлтөө тэр олон залуучуудад нэг тийм гоё урам зориг өгөх хүмүүсийг Монголд авчихыг хүсдэг. Тэгээд дээрэс нь тэр бүх хүмүүсийг дамжуулаад Монголын залуучуудад Монголын тэр хүсэл мөрөөдөлтөй гоё хүүхдүүдэд тийм урам зориг одоо юу гэх юм хүсэл мөрөөдөлт нь гүүр болох тийм хэмжээний нэг тийм одоо миний бодлоор бол хөл бөмбөгийн ахтем байгуулахыг хүсдэг. Яг өөр ингэсэн. Гэхдээ тэр ахтем бас зөвхөн хөл бөмбөгийн гэхгүйгээр бас өөр салбарлуу ингээ хүүхдүүдийг бэлдээд яг одоо тэр том зорилгот хүрэхэд тусалдаг ч юм уу тийм ер нь бол ирээдүйн тийм том зорилго байгаа. Тэнгүүд л тэрэнд хүрэхэд бол одоо энэ аялал дээр юу гэж юм гэхээр UNICEF дээр Английн UNICEF дээр 1 сая паундын charity босгох одоо яг энэ одоо аялал гэхээс илүү сорилтоор дамжуулан одоо энэ олон мянган километрт дуугаар туулангаа тэгээ халуунд тэгээд тэр зүйлийг туулангаа хүмүүст ингэж урам зориг өгөө дээрэс нь тэр бүх хүмүүсээр дамжуулаад тэр хэмжээний мөнгийг босгоод хүүхдүүдэд урам зориг өгөх. Дараа нь тэр өгсөн хүүхдүүдэд урам зориг өгч байгаа зүйл нь надад ямар нэгэн байдлаар нэг боломж болж ирнэ шүү дээ Тэгвэл тэр боломжийг ашиглаад ахаад л нөгөө нэг өөр хүүхдүүдэд урам зориг өгөх гэдэг ч юм уу. Нэг юм уялдаа холбоотой яваад байгаа. Тэгээд энэ жилийн аяллаа 3 том зорилго байна. Хамгийн ихнийх нь болохоор за 1 сая паундын charity-г босгоод тэгээд энийгээ одоо тэр UNICEF-д бол шууд ингээд тэр данс руу орно. Тэгмүүд тэндээс ямар боломж үүсгэх гэхээр Soccer Aid for UNICEF гэдэг английн тийм одоо Robbie Williams-ийн зохион байгуулалт жил болгон зохион байгуулдаг тийм celebrity game хийдэг. Английн шгшээ бүх одын шгшээгээд аюул алдартай хүмүүсийг 2 баг болгоод хооронд нь тоглоулаад тэндээс боссон бүх мөнгөө одоо тэр сандаа өгдөг.
тэрэн дээр нь тэр тоглолтод оролцох боломж үүсэж магадгүй гэдэг тийм зорилготой явж байгаа хэрвээ 1 сая паундаа босгочвол. Тэгээд тэр талбай дээр гарахад би нэгт өөрийнхөө нөгөө нэг олон мянган үзэгчийн өмнө тоглоно гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлнэ. Хоёрт нөгөө нэг Монголд те магадгүй дэлхийн өөр өнцөг боломжтой олон улсад нэг өдөр те мэрэгжлийн өмчин болоод олон мянган үзэгчийн өмнө ингээд тоглох хүсэл мөрөөдөлтэй хөөхтүүдэд боломж олж харагдаж магадгүй. Тийм үднээс явж байгаа. Хоёрт нь болохоор Дэвид Бекхэмтэй уулзах. Бекхэм бол өөрөө яг UNICEF-ийн бүр дэлхийн нөгөө хүүхдийн сангийнхан аль биесны амбассадор төлөөлөгчтэй. Тэгвэл тэр хүнтэй уулзаад тэр хүнийг ингээд тэр хүнтэй одоо чинь ингээд уулзаад Монголд өрийгээ тэнгүүд л мэдээж маш их хэмжээний мөнгө яригдана. Тэгэхээр нь би зүгээр ингээд эсрэгээр нь бодоод өөрийнхөө чин хүсэл эрмэлзлийг тэгээд өөрийнхөө яг зүрх сэтгэлээс айгүй олон судалтыг даван туулаад өөр дөр нь очиод гар бариад Монголд өрөв гэдэг шал өөрөөр тусах байх гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ Монголд авчираад тэр хүнийг Монголд авчирхад ямар олон хүүхдүүд уран зураг болж ирэх үү. Дээрээс нь тэр хүний нөлөө бас Монгол руу яаж чиглүүлэх үү гэдэг чинь бас нэлээд тийм бас тодорхой хэмжээгээр нөлөөлөл үүсэх байх гэж бодож байгаа. Тэгээ тэрүүгээрээ дамжуулаад ер нь гээд Монголдоо Бекхэм академиг нээдэг ч юм уу те хамтарсан академи нэгээд тэрнүүгээрээ хүүхдүүдийн бэлдээд Европт очиод Бекхэм академи бас хүүхдүүд ирлээ гэхэд бас нэг юм харилцаа холбоо хамтран ажиллах юм бас өөр байх болов гэж бодоод байна. Нэг тийм зорилготой. Гурав дахь нь болохоор би 2026 он гэж бодож ирсэн. Гэхдээ 27 онд баг хийх байх. Дэлхийд даяар байгаа Манчестер Юнайтед улсын фанатуудыг бүгдийг Монгол цуглуулад 2 өдрийн гоё том ивент хийх. Одоо Манчестер Юнайтед тэр фэн клубын уулзалтыг хийснээрээ бас Премьер Лиг Монгол дээрээ төвтрүүлэг хийгээд тэгээ нэг Монголыг бас нэг арай нэг өөр өнцгөөс харуулах. Монгол хүүхдүүд бас ер нь тэр Премьер Лигийг жоохон ойртуулах ч гэдэг ч юм те. Ямар нэгэн байдлаар нэг хүүхэд Премьер Лигийн нэг багт орох болоход магадгүй тэр нь бас нөлөөлөх юм билүү те. Тэгэхээр яг тийм зүйл дээр ингээд 3 зорилготой явж байна. Тэгээд яг энэ 3 нь өөрөөсөө гурлаа харилцаа хамааралтай. Одоо чинь Бекхэмдээ би сэрсэн шүү дээ. Бекхэмийг авчирхад маш их мөнгө яригдана. Тэгвэл би UNICEF дээр ингээд гоё сайн үсийн төлөө ийм хантаг босгоод те тэрийг ингээд тэр хүүхдүүдийн төлөө өгөөд дараа нь тэр боломжоор нь Бекхэмийг яагаад UNICEF-ээр дамжуулаад Монголд авчирч болохгүй гэж Бекхэм дээрээс нь United-ийн одоо домогт тоглогч те United-аас анх ингээд гараагаа эхлүүлжсэн. Тэгэхээр бас нөгөө United-ийн фанатуудын үйл ажиллагаа United би өөрөө United-ийн фанат гэхээр тэр хүнд ингээд энэ гуравчин гурлаа харилцаа хамааралтай нэг нь бүтгэхэд араасаа нэг нь бүтгэх тийм боломжтой. Тэгээд энэ болгоно нь ер нь Монгол төсний аюул олон зүйлийг авчрах тий магадгүй ингээд гарт баригдах одоо жишээ нь тийм зүйл биш байлаа гэхэд үзэл санааны хувьд хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл итгэл үнэмшилт тэгээд дээрэс нь одоо юу гэх юм одоо монголоор ингээд ярих юм бол бас нэг аял жуулчлал хүмүүст нэг танигдах арай нэг өөр ондоочлоод танигдана л гэсэн. Тэгэд одоо манай physical Asia энэ гэл салбар чинь тус тусын хүрээлэлтэй тэр болгоно ингээд аял болох олон тэр юугаар ингээд Монгол руу анхаарлыг татах тусам Монголд маань л ер нь бол илүү сайн хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг эцсийн бүлэгт миний хийж байгаа юм болгоно л буцаад Монголдоо л аюул олон зүйлийг авчрахыг хүсэж байгаа гэсэн. Тийм л байна да. Тэрний одоо бас бодит илрэл одоо ингээд Монгол дээлэн дээр Манчестер Юнайтед гэдэг. Тийм. Тэгэд энэ бол бас аюул гоё шинэлэг санаа байсан гэх юм уу? Би яг энэ дээлээ одоо сая 12 сард он гарахын өмнө ээжтэйгээ Премьер Лигийн нөгөө бэлэг урилгаар тоглолт очиод үзэхдээ Олд Траффорд очиод үзсэн яг энэ дээлээ өмсөд очсон. Тэгээ би яг энийг анх ингээд төсөөлөд хэлэхдээ за энийг ингээд хэлчих юм бол би нэг өөрийнхөө улсын тий өв соёл өөрийнхөө улсын ондоочлыг ингээд харуулж байгаа юм. Дээр нь United-ийн логотой байх юм бол энэ бол айгүй шин зүйл болно. Тий аль альных нь. Тэгээд яг өмсөд явсан. Тэнд бол хүн болгоны харааг булаасан. Дээрээс нь одоо Англи аюул том сайтууд дээр яг энэ дээлний ман зураг ингээд гарсан гэд бодохоор чинь тодорхой хэмжээнд одоо өөрийнхөө өв соёлыг сурчлаад амжиж байгаа байхгүй. Тэгээд эн чинь ингээд United гэдэг ингээд миний одоо намайг илэрхийлэх 2 том зүйлийг нэгтгэсэн аюул том миний бол аюул том үнэт зүйл. Дээрс нь одоо энэ дээлний маань өнгө нь болохоор одоо миний нэрний очрын бурхны нөгөө биений ийм өнгийг шингээсэн тийм бэлэгдэлтэй. Зөв. Тэгэхэд одоо бит хоёр бол нийт үзэгчтэй хүндлээ те ямар цагаан сар биш баяр наадам болоогүй ч гэсэн
яага болохгүй гэж те Монгол залуучууд дэлхийн хаа нэгтээ энэ өв соёлоо түгээгээд тэгээд явж идийг харуулъя гэж бодоод бид хоёр ингээд бас өмсгөр шийдсэн. Тэгээд дээл өмсөйгээд яг санаа гаргахад нь бол айгүй гой санагдчихсэн. Би бас өөрөө мартсан л тэр нөгөө нэг ярилцлагандаа л анхаарал татсан болохоос яг нөгөө дээлийн бол ерөөсөө санаа өгс. Тэгээд яг дээлээ авчирсан байж таарлаа. Тэгээд би чи өмнөх Солонгос, Японд бол дээл авч яв. Яг одоо Австрали, Америк дээр дээлээ ер нь ингээд хот хотод ингээ үлдээгээд яг дуусахтаа өөрөө өмсөж гоё ингээд зурагтаа болъё гэж одоо тэгээд дээл аваад ирсэн. Тэгээ ингээ дээлтийг одоо анх удаа юм ярьслаханд орж ийн тэгээд юм гоё санаа авсан маш их баярлаа. Маш их баярлалаа. Ер нь ингээд ийм сайн сайхныг бодоод зориод явж байхад чиний хилдгээр тий одоо би ямар нэгэн онч мэрэгэн үхсийг гэж татаагүй шүү. Таны хилдгээр тий ертөнц өөрийн чинь талд ажиллана гэхчээр энэ 3 том зорилго одоо өөрийн чинь хүлээж байгаа энэ 3 зорилгот нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд бас өөрөө мөрөдлөө биелүүлсэн ч гэсэн тэгээд ханах биш өөр бусад адилхан зорилготой бодолтой хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх гэж гүүр болж байгаад чинь маш их баярлалаа очроо. Маш их баярлалаа. Тэгээд ялцчгүй нэг тийм одоо хүсэл урам зориг төрдөйм ээ хүн чинь тий. Одоо хүмүүс ингээл одоо ялангуяа Монголд ингээл явж байхаар хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд ингээл ахаа айгүй урам зориг авдаг шүү гэл гар өрхөөр тэр хүүхдүүдэд би урам зориг өгсөн бол яг тэр үед би өөрөө тэр хүүхдүүдээс урам зориг авч байгаа байхгүй. Тэр хүүхдүүдийн төлөө ямар нэгэн зүйл хийх юмсан гэдэг тэр хүсэл мөрөөдлийг өөртөө тээж эхлээд тэгээд ер нь бол энэ дараагийн аяллаа ер нь хүмүүсийн төлөө байлгая. Тэ Монголд энэ хүүхдүүдэд тэ хүүхдүүдийн тэр хүсэл мөрөөдөл тэр толгой дотроо бодож байгаа тэр оч төрж байгаа тэр зүрх сэтгэлд нь жоохон ч гэсэндээ нэг юм дэм болчих юмсан гэдэг. Тэр хүслээр ер нь бол одоо байгаа зорилгоудаа бүгдийг хийж байгаа. Тэгээд ялцчгүй хүнд нөгөө нэг юм туслах хүчтэй болохын тулд мөнгө санхүүгийн хувьд ч тэр ара амьдралын хувьд ч тэр тодорхой сүртэй байж хүн чинь ер нь бол ингээд юунд санаа зовхгүй урагшлантэй. Гэхдээ яг одоо би бол нөгөө нэг бүх зүйлийг ингээд зэрэг аваа явж байгаа. Тэгэхээр ер нь бол тэр нь баг зэргийн хүнд байдаг ч гэсэндээ айгүй үн цэнтэй. Яагаад гэвэл би одоо ингээд нөгөө аялал маань нөгөө нэг жилийн л аялал маань намайг ийм болгоцсон юм санагдаад байгаа байхгүй. Одоо мөнгө ингээд хөөгөөл явъя, алтар нэр хөөгөөл явъя гэхээр тэр нь надад ийм амар хэцүү дарамттай тий утга учиргүй юм шиг санагдаад байгаа байхгүй. Харин өөрт таалагдах, өөрийнхөө үн цэнийг илэрхийлэх, дээрэс нь ингээд хүмүүсийг айгүй аз жаргалтай болгох тэр зүйлийн төлөө л явах нь намайг эргээд тийм одоо юу гэх юм мөнгө олохгүй байсан ч хамаагүй би өөр аз жаргалтай байна гэдэг тэр зүйлээр л амьдарч байгаа. Тэгэхээр юм болгоныг мөнгө гэж бити хараарай тий. Юм болгоныг алтар нэрийн төлөө, амжилтын төлөө гэж бити хараарай. Хамгийн гол нь хийж байгаа зүйлдээ яг чин зүрх сэтгэлээсээ ингэж хүсэж тэрнийхээ төлөө бүр яг өөрийнхөө тэр юу гэх юм цагаан гоё сэтгэлээр тий бүр ингэж сэтгэлээ зориулж бүр ингэ нандинаж хийдэг тэр зүйл л ер нь бол эцсийн дүнд амжилтыг дагуулна. Хүн ингээл амжилт гээл яваад ах юм бол магадгүй төөрч магадгүй. Харин өөрийнхөө зүрх сэтгэлийг шингээгээд явж идэл тэр чинь хэзээ нэгэн цагт амжилт болно. Тэгэхээр ер нь бол амжилт мөнгө төгрөг гэж сайхан амьдрал гэж одоо нөгөө нэг төөрч шунахаас илүүтэй өөртөө таалагддаг өөрийнхөө чин сэтгэлийг зориулж чадах тэр зүйлийг олох юм бол тэр чинь тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулсны хойно өөр амжилт болоод ирдэг. Тэгэхээр амжилтыг бол би ер нь бол тэгж л хардаг. Тэгээ хүсэж ирэхгүй бас хичээгээд одоо чинь юу гэх юм юмч юмдээ зүгээр л би бол амжилтыг бол зүгээр хүн өөрөө зүрх сэтгэлгээ зориулаа ямар нэгэн зүйл ингээд хийгээд байх тусам цаг зарцуулаад байх тусам тэрний үн цэн өссөөр яваад хязгаар нэгэн цаг амжилт болж ирдэг. Тэгэхээр өөрийгөө төвчүүлэх нь хамгийн чухал. Өөрийнхөө хийж байгаа зүйлд анхаарал хандуулах нь хамгийн чухал. Тэгээд бусад нөгөө нэг өөрийнхөө одоо өөрчилж чадахгүй өөрийнхөө нөлөөлж чадахгүй зүйлд цаг хугацааг дэмий зарцуулж яснаас өөрийнхөө хийж чадах өөрийнхөө өөрчилж чадах зүйлд анхаарал хандуулах юм бол тэр хамгийн үнцэнтэй цаг хугацаа байх гэж бодож байна. Тэгэл баах. Үнэхээр бас урам гэж байна. Ер нь үргэлжил урам өгдөг дөө. Хичээж байна. Айгүй хичээж байна. Тэгээд мэдгүй тэгээд яг бүр нөгөө нэг юу гэх юм би ч нөгөө нэг ярихаас илүү үйлдэл хийгээд үйлдэлээр харуулах дуртай. Гэхдээ одоо ч бас нөгөө ярьж ойлгуулах гэдэг зүйл чинь маш чухал шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө нэг тэр зүйл дээр бас л хөгжихгүй л явж байна. Тэгээд бүх тал дээр нөгөө нэг юм миний хувийн болон яг нөгөө хийж байгаа зүйл маань ингээд жоохон зөрчилдөөнүүд байгаа ч гэсэндээ тэр хоёрын яг гоё тунгийн тааруулаад яг гоё нөгөө нэг юм
огцолж байгаа цэгийг ингээд олж агаад ингээд гоё зүйл хийх гээл хичээгээл суралцаал явж ин тэгээ хүн чинь нөгөө нэг хизээч одоо хязгааргүй хүсэлтэй гэдэг шиг хязгааргүй суралцсан. Үргэлжлэл суралцаал энэ. Гэхдээ энэ цаг хугацаа хамгийн үнэтэй. Тэгээ би одоо миний яг нөгөө одоо би өвдсөн жоохон тийм байгаа. Гэхдээ хүмүүс ингээл тэгдэг байхгүй. Чи одоо ингээл би чи өвдсөн байх заавал ингээл явах хэрэггүй тийм үү? Яагаад ингээд би дэвшлаад ингэн барин яваад байгаа олж байгаа мөнгө байхгүй байнга зарцуулагдана тий. Тэнгүүд л яг миний зүгээр яг миний хувь хүний бодол юм байдаг байхгүй. Одоо бие хаахалал бие одоо чи ингэ нөөгөл 100 жил наслж ийснаас гал шиг дүгэлцээд тий энэ биеийг угаасаа ашиглах гэж бид нар төрсөн шүү дээ. Энэ оюун ухаан тархийг биеийг булчин ашиглаад ямар нэгэн зүйл бүтээх гэж төрсөн юм чинь бүр бүх нөөц болцоогоо ашиглаад яваалаа. Тэгээд магадгүй 50 жил амьдэрсэн ч тэр чинь 100 жил амьдэрснээс илүү үнцэнтэй харамсахааргүй гоё амьдраад тэгээд ер нь бол дуусъя гэдэг бодолтой байхгүй. Тэгээд тэр нь нөгөө нэг тэгж явах хугацаанд бас нөгөө сэтгэлдээ юу ч тэхгүй бүх мэдрэмжээ гаргаад хүн тайртай бол хайртай, талархсан бол талархсан. Тэр болгоно ингээд хилээл ах нь айгу зөв юм шиг санагд. Тэгэхгүй юу ч хэлж амжихгүй бүх зүйлийг ингээд амжилт нэр хүн ингээд ажил төрөлхөө ингэж явж байгаа дуусчих юм бол хичнээн харамсалтай. Тэгээ бүх зүйлийг өөртөө аваад явна гэдэг хичнээн харамсалтай. Тэгэхээр ер нь одоо айлдах нэг тийм байнга ярьдаг те одоо мэдрэмжээ илэрхийлдэг тийм төрлийн хүн болж байна. Тэгээ тэр нь надад ч гэсэн ингээд сэтгэлд айгу хөнгөн байдаг. Тэгээ дээрэс нь би ингээд сонин хүний үгийг ингэж нэлээд тээждэг хүн төрлийн хүн байхгүй. Тэгэхээр одоо жишээ нэг жоохон муухай үг сонсох, жоохон муухай үг унших нь за одоо л ингээд нэг тоохгүй тийм сэтгэл зүйд нэг төлөөлөхгүй хэрнээ надын дотор ингээд жоох удаан байж гад байдаг. Тэр нь надад жоох ингээд удаан байгаар чи мэдээж хамгийн хэцүү үед ингээд гараад ирдэг. Тэгвэл бүр илүү сэтгэлээр унгаж гад. Тэгэнгүүт л яг тэр болгоныг ер нь бол ингээд юу гэх юм бас л нэг тийм суралцах тэр болгоныг одоо бүр илүү ингээд тоохгүй өнгөрөх өөрийгөө арай илүү нэг юм хөнгө авч явахын тулд би нэг өнөөдөр нэг юм үг сонсчлаа би өнөөдөр нэг юм аз жаргалтай гэдэг аль илүү илэрхийлэх гэдэг хичээгээд байдаг. Тийм төрлийн юм болж байна доо. Зөв. Дүрлцэх философийг ойлголоо. Гэхдээ илүү урт удаан эрүүл инхээр дүрлцэж олон залуучуудын зүрхэнд бас гал дүрлзүүлэх үүрэг чамд байгаа шүү дээ. Харин тийм. Тэгээд тэр үүргээ бас ухамсарлаа тэгэл тунгийн таруулаад явах хэрэгтэй тий. Гол нь хамгийн чухал нь би сайн нөгөө нэг тэгж хэлж байгаа нь зөвхөн миний бодол. Тэгээд мэдээж эрүүл мэндтэй байж ээж бүх нөгөө нэг том зүйн гоё айгүй олон зүйлд хүрэх тэр хамгийн гол зүйл чи эрүүл мэнд шүү дээ. Тэр эрүүл мэнд бол чухал. Зөв тий. Чухал шүү. Тий. Одоо ингээд ярилцаад байвал маш гоё нэг хүнцийг нэгэд харна гэлээ. Гэхдээ бас альва зүйл бас л нөгөө цаг хугацаанд баригдаж байгаа шиг би бас нэг асуумж одоо үлдээлгүй нэг асуулт байна л да. Тэгээ ингээ Монгол хүний хувьд те би сая ингээд нөгөө Австрали дахь монголчуудынхаа бас нэг байгууллагын шинэ жил хөтлөхөд харангийн лавгаахтай ингээ ярилцсан байхгүй. Тэгэд Монголоо яаж санаж гинөө гэдэг. Тэгэхээр би үнэхээр их санаж гинаа. Ер нь бол тийм байгаагүй. Одоо л их тэмүүлэлтэй болсон. Энд яг Монгол байгаа юм шиг шинжил болж байна. Монголоо санаж гэсэн чинь Монголд биш дээ. Монгол хүн хаана явна тэнд Монгол байгаа гэлсэн. Тэнгүүд яг Австралийн Сидней хотод ч гэсэн ингээд очроо уянга 2 ингээд Монголоо тэгээд ингээд сууж ийн. Чиний энэ жилийн аялал үргэлжлээд ингээд явж байгаа энэ их аялал Монголоо хэрэг санаж байна. Ер нь үргэлжил сандаг. Үргэлжил алхам тутамдаа л ер нь нөгөө нэг хүн чинь одоо байнга нэг газараа байгаад тахаар тухайн газрын үн цэнийг их мэдэрдэг юм байна. Гараад явсны дараа болж ингэн утгаар нь мэдэрч эхэлдэг. Би тэгээд эхний аялал дээр яг тэгж мэдэрсэн. Дээрээс нь яг жинхэнэ нөгөө нэг түүхээ сонсож өвгдийнхөө нөгөө нэг гавьяаг нүртэж явсан хүн болохоор хаан ч явсан хүмүүсээр daйл цайлуулна, хаан ч явсан хөндлүүлж явна монгол хүн гэдгээрээ. Тэгэхээр одоо бол үргэлжил Монголоо санана, Монголоо бодож омогшно. Замдаа ингээд хэцүү зүйл гарвал Монгол хүн штэ те аргыг нь олох ухаан гаргана штэ л гэдэг тийм сэтгэл зүйтэй явдаг. Тэгээ саяны яг тэр хэлсэн үг бол үнэхээр гоё үг. Би ч гэсэн яг тэрнтэй санал нэг байна. Яагаад гэвэл монголчууд байгаа газар тэр бол Монгол бид нар чинь Монголын нэг хэсэг шүү дээ. Монголд хамааралтай. Тэгэхээр одоо жишээ нь
одоо өөр улсад Монголын элчин сайдын газар байгаад тэр элчин сайдын газар нь Монгол улсын газар нутаг гэдэг тийм харьяалтай байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан бидний гიშгэж байгаа, бидний байж байгаа газар болгоныг бид нар Монгол болгож явж байгаа. Тэгэхээр ямар ч улсад амьдарч ирсэн монголчууд маань нэгэндээ тусдаа дэмтэй яваасай. Нэгэндээ за гой сайхан үгтэй, гой сайхан үйлдэлтэй яваасай. Нэг хязгаарч битгий нэг юм одоо гомдоох зүйл битгий хийгээсэй. Одоо тэгээд тэр нь одоо цаг явах тусам гой өөрчлөгдөж чинь гэж харж байна. Одоо нэг үе бодвол бид нар чинь энэ тэнд явахдаа нэгээ гой тусас дэмждэг. Нэгэндээ гой юм холбоотой тий. Одоо айштад ирсэн нэгнээ бас гой хүлээж авдаг болсон байна. Тэгээ бодохоор бидний бас тэр гой үе ирж гинүү да. Тэр үе ингээд ирэх тусам илүү их болох тусам бидний нөгөө нэг гарах амжилт, бидний нөгөө нэг амьдралын төвшин ч гэсэндээ нэг тэрийгээ дагаад гой ингээд цаашаа явах байх. Бид нар чинь одоо нөгөө нэг юм гой гэр бүлсэг хүмүүс шүү дээ. Монголсэг хүмүүс шүү дээ. Эндээ тийм хэлэхтэй. Тэгэхээр ер нь бол эх орноосоо өөр газар байвал Монгол хүн Монголоо төшдөг, Монголоо дэмдэг, Монголдоо тусалдаг тийм байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд тэр одоо хүн болгон тийм болох. Тэр цаг хугацаа ирэх үед бол бид нар нэрээ үнэхээр гайхалтай тийм том одоо хүрээлэл, үзэл суртахууны өөрчлөлтийг хийсэн байна байхаа л гэж бодож байна. Адал явдал хүнд хэцүү, баяр жаргалтай, гониг шаналлтай, хүний мэдэрч болох бүхэл мэдрэмжийг мэдрээд өөртөө бахархалтайгаар өөрийнхөө хамгийн их хүсэж мөрөөддөг тэр газараа ирсэндээ үнэхээр туйлын аз жаргалтай. Энээс илүү аз жаргалыг энэ амьдралдаа мэдэрч байгаагүй. Тийм ихээр сэтгэл догдолж, тийм ихээр баяр жаргалтай. Яг л өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч байна. Яг нэг монгол хүний хэмэр гэж нэг юм яваад байна уу гэж бодож. Эсвэл нөгөө жоохон том болоод нас яваад нэг тэр талаас нь хаддаг болоод байна уу? Монгол хүний тэр ондоошл бол яалтчгүй байдаг. Яагаад тэгэхээр одоо чинь би дугуйтаа аялах, өөр одоо тэр Европоос аялж байгаа өөр улсын хүмүүс дугуйтаа аялах хоёр бүр тэнгэр газар шиг л өөр. Яагаад гэвэл би Монголоос Англи хүртэл аялахад бүр хэдэн зууны тэртех өвгдийнхөө түүхээр л аялж байгаа байхгүй. Тэгэж аялах тийм хүмүүс тийм улсын хүмүүс хэр их үү? Тэгэхээр чин тэрийгээ дагаад бидний дотор ямар нэг тийм сүнслэг тийм аюуллаг тийм мэдрэмж гэх юм тийм байж идэг. Дээрээс нь бид нар чинь ер нь бол дийлэн хэрэг маасаараа юм гүйлгээ ухаан сайтай, тасан цогцох чадвар сайтай. Тэгээд тэр нь ингээд өөрийгөө сайн тэр чадруудаа сайн нээх тусам манайхан бол хаанч нөгөө нэг гоё амжилттай яваад алцахгүй юм. Тэгээд ялангуяа Монголоос өөр улсад амьдарч байгаа монголчууд маань ер нь бол бараг л бүгдөө л ер нь дажгүй те гоё ингээд явж байгаа гэж боддог. Яагаад гэвэл тэр чинь бидний нөгөө давуу тал дасан зохицох чадвар гүйлгээ явах ямар нэгэн зүйлийг гартаа оруулахдаа хурдан те бус хүмүүсийн хувьд бол арай нэг юм амьдралын ухаан арай илүү их гэж боддог. Яагаад гэвэл багасаа л нөгөө нэг янз бүрийн юм ингээ хийгээ суурцсан те. Тэгэхээр монголчуудын ондоошлол зөндөө байгаа. Хамгийн гол нь тэрийг нээх хэрэгтэй. Өөртөө итгэх хэрэгтэй. Бас одоо нөгөө нэг зөв бодолтой явах хэрэгтэй. Тэр л хамгийн чухал. Зөв бодолтой, зөв үйлдэлтэй явхад бол монгол хүн бол хаач алдахгүй л гэж байна. Сток баярлаа. Өчрөө. Баярлалаа. Урилга хүлээж авсанд баярлалаа. Тэгээд бас олон залуусын одоо сэтгэлийн галыг хасаагаад эх орноосоо мөрөөдлийнхөө газарт хүрсэнд баярлалаа. Боломжгүйгээс боломжтой гэдгийг энэ олон жилийн аялал мөрөөдлөөрөө харуулсанд баярлалаа. Одоо үргэлжлүүлээд Монгол залуучуудад хандаж хийх гэж байгаа бүх зүйлүүдэд нь баярлалаа. Гэтэ өвдсөн ч гэсэн бас гэд тэр ирээдүйн төлөө явж байгаад нь бас их баярлалаа. Баярлалаа. Тэгээд би ч одоо нөгөө өвдсөн ч нөгөө хамаагүй гэдэг одоо ер нь жоохон бие хайхардаг төрлийн юм. Гэхдээ бүр амар өөртөө ачаадаг юм бохгүй юу ер нь. Гэхдээ яг нэг юм хийгээд эхлэхээр тэрэндээ бүр ингээд улаардаг төрлийн. Тэгээд яг тэр хоёрын зөрчилтөө одоо яг үүсээд байгаа байхгүй тий. Тэгээд өвдсөн. Тэгтээ нөгөө нэг юм хиймээр байдаг ингээд яарсан юм сэтгэл зүй ингээд байгалаа. Тэгвэл энд ингээд уус болохгүй бол ингээд байхад жоохон сэтгэлээр унчих гал хийж чаддаг юм хийж чадахгүй болчихор чинь тий. Тэгээ нөгөө юм байнгын хөдөлгөөнтэй байдаг юм чинь гинт хөдөлгөөнг ингээд байгаад хахаар бас жоохон сэтгэлээр унчих гал. Тэгэл одоо бол гайгүй тэгэл ер нь юм болгоныг ингээд хөлөөн шөөрөөд суралцаад явж байгаа болохоор бас ч гэж гээд бүр нэг тийм шатаа horтлоо унчихгүй тий. Өөрийгөө нэг тодорхой хэмжээнд бариад тэгээд бие маань итгэсний дараа бол тэгээд зорьсон зорилго болгоноо биелүүлээд тэгээд өөрийнхөө харж байгаа саяны ярьсан болгон маань нэг өдөр биелсэн байх бах тэр үед бас
гоё сайхан мэдээтэй уулзъя. Тий, эх орондоо уулзъя те. Гоё. Тий их орондоо уулзцгаая. Тий. Баярлалаа. Тэгээд олон залуусын ихтгэл найдвар болоод ингээд улам цаашаага амжилттай явах зам нь дугуйн зам нь сэтгэлийн зам нь тардан байгээ. Маш баярлаа. Өртөн шүндэ маш их амжилт хүсье. За баярлалаа. Real podcast-ыг үзэж суугаа та бүхэндээ баярлалаа. За Монголоос Манчестер хүртэл мөрөөлөө биелүүлсэн залуу за мөн дугуйн одоо спортоор хичээллэгч мөрөөдлөө гэхээс илүү аялал гэх юм. аялал гэх тий. Зүгээр юу н аялал юм да. Дугуйн аялагч очроо оролцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Дараа уулзлаа. Баярлалаа. Завгүй өдөр хоногуд үргэлжилж өнөөдрийн ажил маргаашийн төлөвлөгөө гэсээр цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр нийгмийн нүргэн тасралтгүй мэдээллийн урсгалд таны сонорт чухал сэдвүүдийн талаар жинхэнэ дуу хоолой хүргэх бодит подкастыг хүргэж байна. Би сэтгүүлч Мөнхуянга олон таалт үзэл бодлууд гүн гүнзгий утга сэдвүүдийн талаар ярилцъя. Чөлөөт яриа бодит мөлөө Real podcast.